Sounds so funny, then I can keep it 1,000 now. You don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is gold. I feel like 3,000 energies is down on cause you know that we bout it. In your dreams, you're not in real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сабацгоо та хүндээ даваа гаргийн мэндийг шинэ логийн мэндийг хүргэж байна. За тэгээд мэдээж хэрэг MBTOC та хүнд бэлэмжсэн байна. За тэгээд та бүхний танил тав цугулсан байна. За тэгээд ямар ч бүгдэнд нь бас шинэ логийн мэнд хүргэе. За тэгээд дөрөвчөнд альбиасаар 3 дахь өдөр энэ мэн ихтлээ үлээл маань шинэ үлээл маань. Тэгэхээр бас өдрөл бол маш гоё ихтлээ. Маш их ярих юмтай байна бид нар. За тэгээд мэдээж MBTOC-ийн Platinum Event гэж Future of Lifestyle Toki Platinum Event гэж сагсан мөнгөний спорт дэмжих хамтдаа илүү хамтдаа Coca-Cola баг гэдэг таатай байна. За бүгд нь орой мэд. Орой мэд. Яг нь өдөр гоё юу? Ер нь гоё гэсэн үү? Хүсдэр эхэлж чадсан уу те нэ? Яри те. Амраа гайгүй. Ер нь яг гоё яг тэр маш гоё эхэллээ те. Дандаа өөр таймтай гоё тоглолтууд л. Аврагууд бол ер нь маш хүнд эхлүүлж байна те. Шууд эхний хоёр тоглолтыг зүгээр л 3 овер таймтай эхлүүллээ шүү те. Тэгээд залуучууд их хөлсөглөн эхлүүлж байгаа нь үнэхээр таалагдлаа. Ер нь бол сүүлийн хэдэн жил харагдаагүй энэ зуны хугацаанд ер нь тамирчид маш их өөрсдөө хөгжүүлсэн юм шиг санагдлаа тийм. Хөгжүүлсэн нь ялгараад цөөхөн хэдэндээ гэрээний тоглолт гэрээ байгуулах тоглогчтон ч юм ингээ ялгардаг эсвэл одоо бүр залуучууд тэр чигээрээ төвш агцсан. Догс утас орж ирж байгаа. Цоошин нөгөө үе гэж бид ярьсан шүү дээ. Сүүлийн 2 жилээс ер нь тэр хүн маань энэ жил бүр улам ихээр одоо мэддэг юм шиг байна те. Шинэ үеийг бүр залуудсан гэдэг яриад байна. Залуудсан гэдэг. Баясаар хэр үзв тоглолтуудаа. Бүгдийг нь бол үзэж амжаагүй. Тодорхой хэдэн тоглолтууд л үзлээ. За тэгээд бид нар юунаас эхлэхэд өнөөдөр та бүхэнд маш их ярих юм байгаа. Гэтэ ер нь яг энэ жилийн MBTOC-ийг ер нь ямар хүмүүс ер нь MBTOC-ийн багт байх юм бэ гэдэг бас үзэгчдээ бас харуулъя танилцуулъя гэж бодлоо. За тэгээд нэг бас эрхмийг одоо бас бид нар оруулж байгаа тийм ээ. За амарчин маань ингээд бас угаасаа MBTOC-ийн бас хуучны гишүүн гэж бид нар хийж байна тийм. Энэ жил бас MBTOC-тай бас иргэрх болно гэдэг юм шиг тандаа. Тоглогч нь айдад нэг ирсэн. Аа. 68-ийн тал хийж шүү. Тоглосон Николо Йокич хүү гэдэг. Энти Дэвис аав гэдэг шүү дээ. Амарчанда бас баяр хүргэе. Тэгээ буцаад бас MBTOC-тай бас тавтаа мөрөл. Нас нь 68-ийн тал юм тий. Өндөр нь 168 тий. За тийм. За тэгээ мэдээж бас үндсэн гишүүд маань байгаа. Бас юуруудаа харъя тхөө. Та бүхний танил тав байгаа. За тэгээд за ингэ гişүүд мөн юм байна шүү байна. За баясаа 16 дахь улиралтай MB тогтсууж байна. Бааж 11 жил болсон байна. Анарын 5, Тулаагийн 2. Би одоо ингэ орж 8 жил болсон шүү. Чи орж 8 болсон гэхээр аргагүй ирээд байгаа шүү. Аргагүй мэн. Руки цалгаараа л яваад. Макс такс Маахгүй л байгаа. Юу яж бод бас одоо энэ хоёр ах хоёр юу адилхан орж ирсэн юм тий. Тийм ээ тий. Тэгээ амарчин юм ээ дөрөвдөл. Яаж юм утсан бэ тий. Ижээс цаг хугацаа амар явд юм байна. Энийг харсан чи. За ингэ. хаач шүү баясаар 16 хүүхд тогтоохоор орж ирээ ороод өвөө гэхээс авч штэ. Тэгээ баясаач яг тий баг нэг пенри ордос гэдэг шиг юм болцсон гоос тий. Хүүхдгөөс тий. За гой тоглолтоос эхлэдэг хөө. Тэгээд хамгийн ихний тоглолтоос эхлэе гэж бодож байна. Гой тоглолт юм байна. Гүү. Зүгээр эхлүүлэе гэж бодлоо. Би өнөөдөр сонголтоо ихэлдэр сонгохдоо энэ тоглолтоор энэ тоглолтоор эхлэе гэж бодлоо гоё ярих юмтай. Энэ хоёр хажуудтайгаа хоёр хүмүүсийг хэм ярих байх гэж бодоод энэ тоглолтоор эхлүүлчихлээ шүү. За тэгээд за Эмбид тоглосон тийм ээ. Минутын хязгаартай тоглосон тийм ээ. Тийм хязгаартай тоглож байгаа одоо ч гэсэн тийм. Тэгээ энэ тоглогч л байлаа л да харахгүй тэгээд. Энэ тоглолтыг онцгой болгосон тийм. Тийм тийм. Тэгэхээр Тодорхой хэлэлттэй үнэн санагдсан шүү надаа. 3-ын цай шидэлттэй Жими Батлер гэдгсэн чинь ер нь бас хараад бахт бас
төстэй царайтай ч юм шиг те. Царай төс тоглоод аз. Биений нэг хөгжил мөгжил ч гэсэн ер нь. Айхтар зам. Макс ч 40 оноо тий. Макс 40 оноо. Тий. За яг Эмбид бол өндөө тоглолтоо гаргаагүй юм. Эмбидээс үл нэг их юм бол юм дээ. Карьерийн хамгийн муу тоглолт. Хамгийн муу тоглолт хийсэн шүү дээ. 9-1. Гэхдээ Эмбидийн хувьд бол улирлаа эхлүүлж байгаа гэдэг нь том үед байгаа тийм. Тийм. Бас тий. Минутын зарлалтай байсан чинь тий. Тийм, минутын зарлалтай талаар өөрөө ч гэсэн ярьсан байсан. Яг ингээд минутын зарлалтай болохоор тоглосон болохгүй байна. Тоглолтын хэмнэлийг мэдрэхгүй байна. Тэгж байгаа хаа тийм. Фүү. Яа юм. За бас нэг шинэ 9 ононоос. ер нь нөгөө рукинерийн нөгөө юу хэлдэг гэдэг шүү дээ. Нөгөө шууд ихний 7 хоногоос эхлээд ерөөсөө маш хүчтэй өрсөлдөж байгаа чинь ерөөсөө. Тэгээд ер нь нөгөө Cooper Flag-ийг ер нь онцлоод байгаа шүү дээ. Энэ жилийн rookie дундаас Rookie of the Year гэл Cooper Flag болох байх гэдгсэн чинь харин. Тэгээд ер нь rookie-нууд босод одоо rookie-нууд ч гэсэн өөрсдөө ер нь мэдээлэл хийгээд эхэллээ. Ялангуяа VJ Kelly Oubre. Бид нар угаасаа даатсан талаар ярина. Тэр нь эхний хэдэн тоглолтууд ярих юм бол тий. Энэ залуу бол Манайгийн лидер. Манайгийн лидер. за гоё ялцаа юу гоё. Хамгийн гол нөгөө NBA ток дээр бас хүмүүс бас игээд одоо маш гоё мэтгэлцээнийг явуулаач яг тий. Гоё мэтгэлцээ шүү гоё заа гоё. Зүг гоё зодонгүйгээр сайхан хэрүүл зодонгүйгээр сайхан гоё мэтгэлцээ явж шүү. За ер нь яг юунаас тэрийг хэсгэлж бодож байна. Яаж юм ер нь багч ямар хөө вэ? Үлдээ ихний тоглолтыг үзлээ шүү дээ. Яг Манайг тий. гоё. Ингээ явсаар байгаад 0-3-г явж байгаа тий. Тэгсээ. За. Яг тэгэл энэ жилийн үед Boston Celtics-ийн үед тэгэл хүн төрлөл болох нь ойлгомжтой. Мэдээж Jason Tatum байхгүй байгаа. Тэгээд Jaylen Brown ч гэсэн хэлсэн байлээ. Одоо над дээр ирж байгаа үүрэг хариуцлага одоо шинэ одоо хариуцлага тий. Энийг одоо үүрхийн тулд хичээнэ гэдгийгсэн байсан. Яг багийн бүрэлдэхүүний хувьд ч гэсэн ерөнхийдөө харах юм бол тааруу байгаа. За ялангуяа төвийн байрлалд бол маш тааруу байгаа. Эндээс харагдаж байна. Тэгээд Boston Celtics-ийн фэнүүдийн хувьд бол энэ жил бол зарим хүмүүс бол нэлээ угаасаа үлгэлтгүй жил гэж харж байгаа болов гэж бодож байна. Зарим хүмүүс бол мэдээж Tatum-ыг эртэл ингээд тисч чадах юм бол Tatum иржүүлийн бүх зүйл асуудалгүй болчихно гэж ярьж байгаа бах. Миний хувьд бол ямар ч сан Boston Celtics бол энэ жилийн төвийн байрлалынхаа хувьд бол маш тааруу ажилласан л гэж харж байна да. Тэгээд энэ жил бол нэлээд хэцүү жил болох болов. Өнөөдрийн тоглолтын шинэ үзэж шүү дээ. Тэгэхээр маш хүндлэлж төвийн байрлал. Тэгээд Jaylen Brown яг өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж байгаа. Тэгээд энийг улам сайжруулах хэрэгтэй. Гол нь нөгөө багийн лидер гэдэг нь өөрөө 42 оноо авах гэхээс илүү багийн бусад тоглогчтой бас сайжруулах хэрэгтэй байгаад байна. Тэгжээж одоо хамтдаа ялтан төрөн тэгээд энэ үүрэг хариуцлага өөрөө сайн мэдчихлээ. Харж таа. За тулгаа. За нөгөө яг зүгээр Босton ярихгүй мó? Босton чамаас бол зүгээр фидийг нь сонссон байж. Босton ярих юм байна уу? Зээш атак юу хий? Атак юу хий? Сүүлийн яг 10 жил байгаагүйгээс хамгийн л муу бүрэлдэхүүн шүү дээ. Яг үнэнгээ л хэд яагаад тийм өндөр амжилт хүлээгээд байгаа нэ зарим фэнүүд нь. Тэр бол яг фэн үнэл сэтгэл зовх яг бодит төдөл төр угаасаа л хүн хэцүү бүрэлдэхүүн байгаа. Тэгээд эрхчлийн драфт ирэхүүд нь бүгд нь өөрсөнд нь байгаа. Тэгээд энэ жил угаасаа нөгөө second apron-ыг цалгинцээ давах гадсан учраас Jrue Porzingis гээд өндөр дүнтэй тоглогчдоос харин ч салж чадсан маш зөв жил нь болж байгаа. Менежментийн хувьд бол зөв явж байгаа. Тэгээд Jason Tatum-ыг ч гэсэн угаасаа яаруулж авчираад яахын тийм сэтэр хүнд гинтлээс яарж ирээд угаасаа аврах хот хэцүү үйлрэл дээр дахиад гинтлэн нөгөө Durant-ыг сэтэрчүүл яах вэ гэдэг юм асуудлууд байгаа учраас Tatum-ыг сайхан энэ үйлрэлд нь амраагаал драфтын нэг лотерейн сонголтын эрхийн төлөө унаал плей-оффоос нэг жил унтсандаа зүгээр үйлрэл нь болов гэж бодоод байгаа. Тэгээд харин ч би бол Peyton Pritchard энэ тэрийг гараанд гаргахгүйгээр бүр Simons-ыг гараанд гаргаад Simons-ийн товтлох эрх минутын үнд үргэж жагаад Simons энэ тэрийг дахиад цааш нь дамнаад үн хүргээд явуулаад иймэрхүү л үйлрэл болоосоо гэж би өөртөө бол бодож байгаа. Ер нь Баясаа ер нь Бостон ихний тоглолтуудыг үзээд ер нь одоо 0-3-г амжилттай явж байгаа Бостон хараад юу вэ? Эхний 2 тоглолтын бол зөв өнөөдрийн тоглолтыг бол харлаа. Эхний 2 тоглолт зүгээр хайлайт үзсэн. Үнэхээр хүлээлтгүй болсон юм байна л гэж бодлоо. Энэ үйлрэл дорндод шинэ тоглогчдод гарч ирэх юм шиг санагдлаа. Шинэ тоглогчд зүгээр шинэ дорндод хүчтэй өрсөлдөгч байх багууд өөр багуудыг нээж болохоор санагдлаа. Тэгээ Бостноос яхахгүй Tatum-ийн нөө нэг эдгэрэлттэй хугацаа маш хурдан явж байгаа гэдэг яг бодит байдлаар бол өөр л байх болов. Тэгээд дээрэс нь багийн үйлрэл хэрхэлж ажиллаад Tatum хэр урдаа эргэж ирэх вэ гэдэг нь бас тэр шийдвэр өөрчлөгдөх болов гэж миний хувьд харж байна. Тийм учраас Бостон заахав өрнөтэй харьцуулахад дорндын өрсөлдөөн сүүлийн жилүүд бол сул байгаа. Тэр утгаараа зөвөр эхний 8-д орох өрсөлдөөний төлөө тоглох
болоо тэрэн ч одоо дэг үрч юм эсвэл бүсийн хаг шиг шимгшээ ч юм уу тиймэрхүү байдал бол анзаараад хэцүүлээ. Төвийн тоглогч ягаад сая ирсэн төвийн тоглогчийн байрал дээр бол үнэхээр тутмаг байгаа. За Андрын ч хоёр дахь баг нь үлээ. Юу дэмждэг хэд баг нь үлээ. X өнөөдөр зүгээр харахад Хуго Гонзалес гэдэг энэ жилийн драфтын 28 дахь сонголт чинь гараанд гарч иржлээ. Тим амар өөрчлөгдсөн байна. Anthony Simons одоо яг энэ үедээ авсан хамгийн гол тоглогч нь сэлгэнээс тоглож байна. Тэгээд яг Eastern Conference Indiana Pacers, Boston Celtics багууд аль аль нь хожил авч чадахгүй 3 дарааж хожигдсан ийм дүр зураглалыг өнөхөр төсөөлсөнгөө. Тэгээд яг удирдал ихт байна. Тэгээд одоо шууд удирдлыг хэмжилж байгаа чөлөө дуналт муу тийм ярих бол утгагүй гэж байна. Яг ингээд тоглолтын агуулгыг харах юм бол энэ тоглолтын сүүлийн мөчөд хожигдсан 2-3 тоглолцоод байгаа шүү дээ. Тийм болохоор нэг Boston Celtics-ийн итгэсэн хэрэг л байгаа юм тий. Итгэсэн гэдэг нь одоо юу яриад байгаа. Одоо зөв плей-оффт орох хэмжээнд үгүй юу гэж яриулаад итгэж шүү дээ тий. Гэхдээ сая яг сүүлийн мөчөд хожигдсан ч гэсэн яг үнэхээр сайн багтаа тоглоогүй шүү дээ. Хана муу баг сүүлийн мөчөд хожигдлоо л доо. Одоо тэгэл өрөндийн нөгөө топуудаа тоглоод эхлүүл ер нь өрсөлдөөн үзүүлэхээргүй л харагдчихж байна л да. Мэдээж бүрэлдэхүүнд нь маш олон өөрчлөлтүүд орсон байгаа баг мэдээж юу гэдэг удирдлагын нийтийн тоглолтонд яг гараа сэлгээ гэдэг ингээд юмудаа туршиж үзэж байгаа болохоор бас алдаа онцгой зүйлүүд байгаа. Тэгээд Boston Celtics дээр бол нэг санаа зовхоор илүү Индианад нь илүү санаа зовж байна. Наач усахгүй юу. За буцаад нөгөө баг руу оръё. За тулгаад анх ярьжсэн за баажийнхаа нөгөө үйл нэг гойстой хоёр үгтэй болсон гэж ярьжсэн шүү дээ. Энэ үг гэж ярьжсэн яг бүгд тий. Тэгээд яг ихний тоглолтын үзтэй. Тэгээд зүгээр нэг тоглолт байсангүй. Түүхэн тоглолт гэж бид нар ярьж штэ. Энэ чинь 1959 оноос. 50 оноос. Рүүки үлдэлтэй эхний анхны тоглолтонд 34 он авч байгаа юм тоглолт болж байгаа тийм ээ. Гоорт орж байгаа. Тэгэхээр ич одоо бас зүгээр ч үгүй бас хаалт тогшоод биш зүгээр төвчгөл ороод. Ер нь бол яг сүүлийн одоо Embiid-ийн 90 үед одоо дандаа үзгөө шөлүүлдэг байсан багийнхаа талбай дээр те. Яг нөгөө баг нь сүүлийн 10 жилдээ хамгийн муу бүрэлдэхүүнд байгаа ч гэсэн Sixers өөрсдөө ч гэсэн асуудалтай байгаа шүү дээ. Тийм байхад яг том багийн талбай дээр ингэж сайн тоглолтыг үзүүлээд тэгээд багтаа хожил авчирсан гэдэг нь бол ер нь жишээ тоглолт тийм ээ. Тийм Sixers-ийн фэнүүдийн хувьд ч тэр энэ тоглогчийн өөрийнх нь карьерийн эхлэлийн хувьд ч тэр ер нь том эхлэл болчихлоо л доо ялцчих юм. За хоёр тоглолт нэр бол 15 оноо тийм. Тэгээд бусад үзүүлэлтийн аль 6 самбраас мөнгө олд 8 онцтой дамжуулт 3 мөнгө тасалт гэдэг чинь. Рүүки хүнээс хүлээлж байгаа хүлээлтээс бол хамаагүй өндөр байгаа байхгүй. Багийн эффектив гэж тийм үзүүлж байгаа. Дээрээс нь яг баялаад зүйл мэдээж хангалттай гоё минут өгч гин. Тоглох ирэх мэдлийн өгч гин, довтлох ирэх мэдлийн өгч гин. Багт гоё зай бай тийм. Тэгээ энэ залуугийн түүх ч өөрөө бас аягүй гоё яваад байна шүү дээ. Энэ залуугийн түүх одоо NBA-д орж ирсэн тэр замнал энэ бүх зүйлийг одоо NBA бүгдээр гоё харж ийн, бүгд амар гоё attention өгч гин. Тэгээд энэ залуугийн өөрийнх нь яриан ч гэсэндээ тий одоо зөвхөн нэг тоглолтод сайн тоглох гэж ирээгүй тий би ер нь ингээд цаашдаа сайн тоглох гэж ирсэн. Энэ бол зөвхөн миний эхний л тоглолт шүү дээ гэдэг. Ер нь бол хүнийхээ хувьд ч гэсэн аюу гоё өрсөлдөн. Одоо би гэр бүлээ тижээхийн тулд NBA-д орж ирж байгаа гэдэг чинь зарим нэг орж ирж байгаа хүмүүсийн одоо урдаа тавьдаг шалтгаан одоо мөрөөдөл те энэ зорилго нь бол хамаагүй том залуу байгаа л. Тэгэхээр хүлээлт бол нэлээд өндөр болчлаа л гэж би бодож. 7 жил тоггүй амьдэрсэн баханд ядуу тогны мөнгө авах те ингээд нөгөө манайхаар одоо яг генератор гэдэг нэг аккумулятор интерес нь тог гаргадаг шүү дээ. 2000 оны их үед манай хөдөө орон нутгийн айлууд майлууд гэдэг байсан те яг адилхан тийм нөхцөл байдал мэдлэлтэй 7 жил тоггүй амьдэрсэн. Тэгээд шийд байхгүй. Тэгээд шийд байхгүй газар өөрөө юм хайрцгаар юу юм хайрцаг дугуй обны обууд мобууд ийм дугуунд үлгэж байгаа тэнцээний бөмбөг шидэд бэлтгэл хийж өссөн хөвгт. Ингээл отохоор арай л амар үлсгэлээ орж ирж байгаа л да яхахгүй. 15 настайд Америкт ирсэн хүл тавьсан байгаа даа. Тэгээд нэг Бахам улсын иргэн тэгэн готлоо Бари Хил одоо Бахамын иргэншилтэй. Тэгээ Эрик Гордо хоёрт дэлхийн аварга өрцөн шатнд баг дэлхийн аварга орох ихээ авангаа алдсан. Энэ тоглож байгаа байхгүй. Тэгээд нэг улсад нэг NBA-гийн тамирчин байх ямар амар нөлөөтэй байдгийг гэдгийг бид бас эндээс харж байна. Том ам цөөхөн ийм орнд тий. Тэгээд ер нь бол Body Health-ийн ингээд тэр Бахамаас хийж байгаа camp member ингэж явж байгаа гарчсан тамирчин байгаа байхгүй. Тэгээд Baylor их сургууль нэг жил тоглоод NBA-гийн драфт 3-аар орж ирсэн. За тэгээд Baylor их сургуулийн суржуулагч бол нэг зүйлийг маш онцолж хэлсэн. Тэр бэлтгэл дээр өөрийгөө бид дайчилж орж ирж байгаа байдал, тэг хамгаалтан дээр анхаар. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн бүх залуу тоглогч бүгд л тоглоом дээр анхаардаг байгаад бол ээж комын хувьд болохоор
хамгаалт те тэр бэлтгэлжилт өөрийгөө бэлэн байх байдал гэдэг ингээд бусад зүйлүүдээр илүү их ялгараад байгаа юм болж харж байна. Тийм. Бэлрик сургуулийн коучийн нөгөө скаутинг тэмдэглэл дээр өгсөн тайлан дээр одоо ингээд магтсан зүйл нь хамгийн том зүйл нь юу байсан гэхээр энэ тоглогч үгээрээ биш талбай дээр гаргаж байгаа үйлдэлээрээ бусдайгаа манлайлдаг. Тэр нь надад зүгээр жимиг санагдуулаад байдаг. Тэгээд яг нуруунд жоохон намхан байгаа тийм шүү дээ. Яг вейттэй адилхан өндөртэй. Одоо Коби Жорд 2-оос арай намхан байгаа байхгүй яг стандарт SG дээр. Одоо Коби Жорд 2 бол хамгийн гоё SG-ийн нуруу шүү дээ, тийм. Тэгмэд эн чинь нэг 94 5 таа байгаа байхгүй. Тэгээ өрсөлтөнд зогссон байвал жоохон намхан болох гэдэг. Тэгэхээр энэ тоглогчийг анх ингээд зүүрлэхээр ерөн зүгээр муудаа нь Олодипо орох уулна. Олодипо ч бас яг эд үедээ хоёр тал тоглолттой байсан шүү дээ. Яг бүр Макс нь бол ерөн вейт шиг болно гэсэн хүлээлт бас байгаад байгаа. Тэг юу нэг л да бүгд нэгд 6-6 ярьсан юм чи зүгээр юу чи эхний хоёр тоглолтыг үзсэн 2-0 тийм ээ 2 очсон явж байна. 6-6 энэ жилийн үлээд шууд контентер дуулж бид нар ярихаар байгаа юу үгүй юу гэдгийг арай ихтэй байна тэгээс. Нөгөө зүгээр эхний зүгээр энэ биток хүснээр ярьж болно. Яг зүгээр хүлээлтүүдээ бүр ярьж болно. Пол Жорж орж ирээд Эмбид ингээд химнэлээ олоод минут хязгаарлалт болоо гимтлээс хол байж чадвал бүсийн аврагын төлөө нөгөө хоёр том багтаагаа үзэж болно шүү дээ. Шилдэг дөрвөн багийн нэг байж болно шүү дээ. Шууд контентер төр манайхан зүгээр эхний дөрөвт төр нь оруулж байгаа филиг юуны дорн дээ. 100% яг healthy team эрүүл байх юм бол талаар ярих болно. Яагаад гэх юм бол багийн бүрэлдэхүүнд нь одоо юу гэдэг чинь туршлагатай тоглогч нар ч байна. Залуу сайн тоглогч нар ч ингээд драфтаар аваад гараад ирлээ. Тэгээ холбон тоглогч чинь байрал дээр одоо суперстар, all-star гэж ярьж Максиг ингээд харахаар багийн бүрэлдэхүүнд бол өмнөдөө асуудал байхгүй харагч. Тэний Миний хувьд ч тэгэж бодож байна. Яг удирлын эхний шатыг яг ямархуу минутын хязгаарлалтад өнгөрүүлэх вэ гэдэг нь л удирч бас аюу урт шүү дээ. Одоо Эмбид ингээл хичнээн би тогломоор ингээд хүслийнхэн зоргоор тавьчих юм бол бидийг бол би 82 тоглолт тоглож байгаа юм хэлж төсөөлөхгүй байна. Тэгэхээр яг зөв менежментийн дагуу яваад тэгээд одоо удирлын магадгүй нэгээр гарах хоёроор гарах гэхээсээ илүү арай нэг өөртөө боломжтой тааруулаад явж байгаа боломжтой л болоо гэж бодож байна. Тайсаа өдөр нь орох контентер эхний дөрөвт вообще бэлтгэлийн төлөв тэгээд Joel Embiid-ийн би өнөө цагийн хамгийн хүчрхэг төвөнд тоглогчтой нэг. Тийм учраас боломж бол байх нь ойлгомжтой. Зүгээр Embiid-ийн дээрээс нь Пол Жоржийн Максыг ч бас ирдэ шүү дээ. Энэ гэмтэл бэртлийн асуудал нь өөртөө удирлыг даван туулах уу гэдэг л асуудал Sixers байгаа болохоос тэгээд сүүлийн жил давж чадаагүй гэдэг бид нар бүгд мэдж байгаа. Тийм учраас зүгээр ихтгэл болоо. За игээ бүгдээ бас нэгэн тоглолтыг үзье. Дараагийн тоглолт энэ бас нэлээд хүлээлттэй байгаа. Тэр тусмаа бол энэ залууг бол тий хамаг даяараа хүлээж байгаа. Энэ жил яах вэ? Нөгөө талд нь зүгээр л өөр гаргийн хүн энэ гаргийн биш хүн байгаад байгаа шүү дээ. Энэ хоёр багийн тоглолтыг үзье хөө. Тэг Вемби лигт орж ирээд одоо 2 дахь жил нь тий 3 дахь жил тий. Удааг байгаа шүү дээ тий 3 дахь жил гэдэг чинь. Энэ жил бүр яг бэлэн болцсон юм шүү. Тэгэхэд л Cooper Flag-ийн одоо NBA давтаа морил гэдэг тоглолтыг өгөөд байна шүү дээ. Дөнгөж 3 дахь жилдээ явж байгаа. Гэтэ үнэхээр яана те энэ үнийг одоо ер нь яг Wemby ер нь зогсоож мөсөх юм гэдэг ер нь Одоо харин ийм болцсон. Би зүгээр эртвэж магадгүй. Гэтэ зүгээр яг үнэнгээ хэлэхэд талбай дээр хамгийн том нөлөөтэй тоглогч болчихжээ. Йокич биш юм байна. Энэ жилээс Wemby болчихж. Тэгвэл Wemby ингээд зүгээр зогсож байхад л өөр хамгаалт болчиход. Зүгээр зогсож байгаад өөдөөс нь ерөөсөө хүн оцоо зоригж орохоо. Энэ баг үсрэггүй те. Йокичийн өөдөөс бол жижигүүд ордог шүү дээ. Урдаараа илүүрх нь ингээд. Wemby-г өөдөөс бүр орох ямар ч зориг алга. Тэгээ довтлохоон дээр өөрөө ийм доминант байхаар би бол энэ жилээс эхлээ зүгээр яг хувь тоглогчийн нөлөө болон ур чадвараар лигийн хамгийн шилдэг тоглогч Wemby болцсон юм байна л гэж хүлээн зөвшөөрч байна. Лигийн хамгийн шилдэг тоглогч гэсэн үг шүү дээ. Шууд зүгээр яг нэг тоглогч шууд 3 дахь жилд нөө. Зүгээр дөнгөж 3 дахь жилд нөө. Би бол яг ингэж бодож байна. Амар нэг төгөл. Йоо энэ заалтыг хараа. Нөлөө нь Йокичийг давччихээ гэж хараад байна. За тэгээд энэ тоглолтоос Wemby-гийн хувьд бол бас амар статтай. 40-тэй лөө. 40-15. 40 оноо 15 самбар. 3 хаалт хийсэн. Дараагийн тоглолтын дээр 9 хаалт. Одоо удирдал эхлээд 3 тоглолтод 18 хаалт тавьсан. Тэгээ сая өглөөний тоглолтод 6 хаалт тавьчихсан. 18 хаалт. Тэгээ сая нэг өглөөний тоглолтын дээр нэг статистик гарсан. Яг Wemby ихнийхээ блокийг хийсэн чинь 88 тоглолт дараа л блок хийсэн гэдэг статтай явж байгаа юм байна. Тэгээ Curry 3-аас тоглолт болгоно заавал 3-аас идэх шиг. Wemby тоглолт болгоныг блок хийх нь бол ойлгомжтой л гэсэн. Блокгүй дуусгах боломжгүй. Довтгоо намын 71.4 гэж Тэгээд нөгөө
10 ер нь хийх нь баг тодорхой байгаа байхгүй тийм хүлээгээд байна. Хит хийх юм. Ассист бол угаасаа 8-9-ийг өгдөг болцсон байна шүү дээ тоглогч. Блок нь бол угаасаа Сая 2 дахь тоглолт 9 хаалт хэлсэн шүү дээ. 4-10 хүлээгээд байна харин. Надад 30 минутанд үзүүлж байгаа юм шүү дээ. Тийм 4-р үеийн сүүлийн 7-8 тоглолт. Энд чинь хамраасаа доороос нь дээш яваад байгаа тоглолт. За тэгвэл одоо шууд тий. За нэгэн тим лигийн сая тулгаагаас лигийн одоо 3 дахь жилдээ тоглож байгаа тоглолчийг шууд лигийн хамгийн шилдэг тоглогч гэдээ ярьчих штэ. Магадгүй энэ хөдөлгөөн төсөлж байгаа хүмүүсүүд ер нь байгаа гараад ирж эхэлж байгаа баг. Тэгвэл яг шууд бид нар Сан Антонио Спорс гэдэг багийг одоо шууд контентер гэж ярих плей-офф контентер гэж ярих. Дэлхийн номер 1 сагсан бөмбөгчтэй баг шууд контентер л болоод байгаа шүү дээ. Ер нь бол. Гэхдээ нэг юм байгаа. Энэ баг дорнод байсан бол бид нар шууд контентер гэж шууд хэлэх баг. Хүн бол хэлчих баг. Зэрлэг өрнөдөд байгаа Сан Антониог бид контентер гэж хэлэх үнэгт. Энэ баг плей-офф плей-офф багийн спорт болохоор плей-офф орж чадах уу? Энэ асуудал ч бас чанга асуудал шүү дээ. Үгүй Йокич ч гэсэн яав ингээл давах гэж зөндөө болсон шүү дээ. Багийнх нь бэлэн болох. Хугацаа орсон тийм. Өөрөө ингээд тасархай тоглолтоо үзүүлэл эхний жилд MVP авсан жил нэлдэ тэгэл плей-офф чадаагүй шүү дээ. Тэрнтэй адилхан Вембид багийнханд нь өөртөө тэгэл туршлах хугацаа хэрэгтэй л дээ. Тэгвэл би зүгээр шилдэг гэдэг нь зүгээр нөө талбай дээр үзүүлж байгаа нөлөө болон хувийн ур чадвар хоёр орно л хэлээд байгаа шүү дээ. Туршлага энэ төр бас болоогүй шүү дээ. Тэгэхээр яг энэ багийн бүрэлдэхүүн одоо байгаа Сан Антонио Спорс шиг баясаа плей-офф зэрлэг өрнөдийн зүр эхлэлийг улирлын эхлэлийг харах юм бол багууд бас бэлэн биш байгаа даа л да. Одоо хүлээлтэнд маш өндөр хүлээлттэй байгаа Houston Rockets чинь хожил авч амжаагүй байна. Холбогчийн асуудалтай байгаа нэг ойлгомжтой байгаа даа. Memphis Grizzlies Jamarant эргэж ирсэн гэсэн ахлагсаа жуулагч нь Европоос ирсэн мэрэгчлэн өнгөрсөн улирлын төгсөлд ахлагсаа жуулж болсон тоглолтын аргаар бүрэн олж чадаагүй байгаа даа. Гэх мэтээр ингээд зур өрнөдийн бас босод багуудын гол багууд нь зарим багууд нь бэлэн биш байгаа. Spurs бас боломж байгаа юм байл гэж плей-оффд орох боломж байгаа юм байна гэдгийг зур 3 тоглолтын дараас зур харуулчлаа л гэж бодод. Яг зур бүрэлдэхүүнийг харах юм бол хүчтэй биш шүү дээ Spurs. Дээрэс нь шинэ солилцогчтой бас Greg Popovich-ийг өнгөрсөн өдрөд би эрүүл мэндийн асуудлын улмаас багаа орхисны дараа түр ахлаас үзүүлж ирсэн. Mitch Johnson энэ өдрөөс ингээ Альберсаар ахлах үзүүлж болж байна. Залуу баг, маш залуу баг. Одоо энэ багийн хамгийн туршлагатай тоглогч Барнс шүү дээ. Гэхдээ Барнсыг бид нэр яг Golden State Warriors авраг авч ирсэн лиг доктортой олон жил тоглосон туршлагатай гэдгээр нь мэднүүхээс яг багийг бүтэн ингээд контролдор ч юм залуу тоглогчтой араасаа дагуулад урд нь гараад манлаад чаддаг тоглогч юм үед бас харах мэдэхгүй байгаад шүү дээ. Яг л Sacramento Kings бас төдийлөн тийм амжилттай бас онцлуудыг үдээгүй. Тэгээ Spurs одоо тэр манлал тийм зүйл дутагдж байгаа болов уу гэж харж байгаа. Тэрнээс залуучнууд мэдээж бүгд залуу тоглогчтой өсөглөн байгаа нь бол ойлгомжтой. Тэгээ сая тулгааг хэлж байгаа яг нэг тоглогчийн үзүүлж байгаа нөлөө гэр нь одоо сагсан NBA-гийн номерыг тоглож өгөө гэдэгт бол санал нийлж чадхаар л байна. Яг Вембенямгийн энэ тоглолтууд ярих юм бол үнгээсээ зүгээр 2 м тийж 20 идлээ. Бараг 30 хүрэх гээд 28 шүү дээ. Тэгээд гарынх нь урт нь баг 2 м 40 50 юм уу хайш. Тийм үстэй. Тэгэхээр нэрч баг урт. Тэгэхээр ингээд энэ үнийг одоо бус нь лидер нэм сайн бахаар бус залуучууд нь энийг дагаад ингээд хөгжих боломжтой байгаа. Тэгэхээр Spurs-ийг бид нар магадгүй зүгээр плей-офф тарч магадгүй. Би бол бүр плей-ин биш бүр плей-офф шууд орчих магадгүй. Яг үнэ. Би болохоор 6-аас өгч нь. Тэгээ 6-аад би бол бүр орж байгаагаар хараад байгаа байхгүй. Нөгөө Memphis ягаав Jamarant-ийн 2 туулралт, 3 туулралт нь бүсийн 2-оор гардаг шүү. Яг залуу баг тэрийг санагдуулаад байгаа байхгүй Spurs. Яг урт туулралт залуу баг яг энэ ирч хүчээр явсаар агаад бүр ихний 4-оор орчих болоо гэж би бүр хараад байна. Яг нөгөө тэгээд одоо DR Fox ирнэ. DR Fox ирэхээр бас нэмэр болоо. Баясагийн хилдэг дээр яг юм цаанд хэлж байгаа бол одоо нөгөө улирлын эхний хэдэн тоглолт бус багууд нь 30 хоолойг багт хожил аваад явах юм бол боломж улирлын төсөл маш хэрэгтэй. Жишээ нь одоо бид нар Clippers-ийг ярьсан. Clippers-үүд энэ жил статистик үлээлттэй байгаа гэсэн чинь хамгийн ихнийхээ тоглолтыг баг 30 оноор орж өгсөн, 20 оноор орж өгсөн тий. Utah тий тэгээ хэлчихэр чи юу вэ гэж бодож шүү дээ. Тэр бол яг хаардан жин нэмсэн тий. Ер нь томчууд байгаа шүү дээ. Тэгэхээр хүү насан дээр очсон хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд баагаар тий баагаар форм болох. Тэр хооронд нь хожоод явах юм бол боломж байгаа шүү дээ. Бага ба. Бид нар угаасаа л Wemby шиг юм тоглож урд хожид хийж харж байгаагүй шин. Антони Дэвис, Derek Lively хоёр хажууд нь зэрэгцээ зогсоод жоох хөгжих хоёр юм таарч.
чи нөгөөд нь хамаагүй өндөр уур чадвар нь хамаагүй илүү. Тэгэхээр чи одоо Вембиг орж ирэхээс өмнө Антони Дэвис, Дерек Лайвли хоёр гээд ингээд чинь одоо нөгөө ихэр хоёр цамхаг мамхаг гэж ярихаар хэмжээний тим хоёр төв байгаад шүү дээ. Тэгэхээр хажууд нь тэрнээс чинь өндөр юм ирчихээр чинь явж чадахгүй болж байгаа. Тэгээд дээрээс нь яг гурван тоглолтоор л дүгнэж л да. Гэхдээ одоо шинэ Сан Антонио Спurs самраас мөнгө олдороо нэгт байна. Хурдан тоглохоор нэгт байна. Хамгаалтаараа хоёрт байна. Тэгээд чи хамгаалтаараа хоёрт гэдэг чинь Вемби ардталтан зогсоод Сан Антонио Спurs-ийн багийн урдталтан гарч байгаа тоглогчдыг хараад ер нь амхан тоглогч нар байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй ганцхан Вемби гараад тэгсэн хамгаалтаараа хоёрт байна. Самраас мөнгө олдор нэгт байна гэдэг чинь амар. Вембигийн одоо жишээ нь тэр нөлөө ямар амар байгаа дээ. Тэгээд дээрээс нь залуу гэхээр хурдан тоглохонд ийм байна. Second chance point-ороо 5-д байна тий. Будагтал багаас авч байгаагаар оноогоор 2-т байна гэдээ ингээ харахаар бүх үзүүлэлт нь маш эерэг байгаа юм л да. Тэгээд Dylan Harper гээд одоо De'Aaron Fox-ыг байхгүй хойно чинь ажлын сайн хийж байгаа залууч гэсэн байгаад шүү дээ. Тэгэхээр миний бодлоор би бол сая тулаатаа санал нэг байна. Би бол Сан Антонио Спurs баг ихний 4 дотор багтаж гарах боломжтой. Оо, 4. Одоо ийм баа. 4 шууд контентер хийх. Одоо ингээд яг цэвэр 4 номер нь Harrison Barnes л намх юм шиг болгочод байгаа болохоос урд чум нуруулаг дайжгүй байхгүй. Stephen Castle ч өөрөө нуруулаг холбогчилж байгаа байхгүй. Тэгснэ өөрөө хамгаалт сайтай. Тэгэхээр энэ багийн хамгаалт чинь бодиттой байгаа байхгүй. Яг ихний хамгаалт хийж байгаа хүн Stephen Castle-гийн хамгаалт сайтай хүн төгсгөлийн Wemby ичж байгаа. За Harrison Barnes бол угаасаа одоо талбай дээр ирч хүчээ нэг ухаалаг хэдэм дээр л ингээд зарцуулаа авчиж байгаа шүү дээ. Заавал олон оноо аваад товтлогоолонд оролцох шаардлагагүй болсон. Тэгвэл Devin Vassell гээд бас SG-ийн байрал дээр одоо манай VJ Age Combi хажууд хамаагүй нуруулаг гэснээр цэвэр шидэгч байна. Тэгээд сэлгэнээс Dylan Harper-ийн ирч хүч, за энэ дээр De'Aaron Fox нэмэгт чинь Keldon Johnson зүр сэлгээний 10 дон авчдаг хүн нь байна ч гэм ингээд энэ багт ч юм сонголтууд ч бас байна. Би нөгөө тал руугаа бүгд орё л да. Даллас. Энэ баг бол уул нь бол одоо түрүү жилийн Anthony Davis-ийн солилцоос хавтал эхлээл хүлээлттэй байсаар л явж байна тийм үү. Ер нь хамгийн их NBA дэр нь одоо драмаг тавьж байгаа баг тийм үү. Одоо хамгийн их одоо юу болсон за Никотой холбоосон асуудалтай явж байгаа. За тэгээд одоо бас нэрээс нь драфтын номер 1 бидний энийг бол угаасаа энэ драфтын нэг бол угаасаа тохирцсон байсан бахаа гэл түрүү жилийн дугаар дээр ч гэсэн ярьж байсан. За тэгээд энэ жилийн Cooper Flag бол одоо хамгийн их хүлээлттэй Америктай цагаан болгоч. Гэхдээ харин баг нь яг өдөрлөг бол жоохон тааруу ихлүүллээ. Шууд 0-2 гээд өнөөдөр харин хоцсон байна. Тэр тусмаа Cooper Flag нөгөө нэг хүлээлтэнд яг ихний хоёр тоглолтод хүрээгүй. Тий. Тэгээ эндээс хэлэл гэж үжил тэр. Даллас тэр тусмаа Далласын фэнүүд никийг бол хал юмэн бүр шаардсан баг тий. Бүгд Далласын талаар гоё ярьцгаая тийм ээ. Даллас бол угаасаа хамгийн их ярил энэ жил чигээр ярианд орох баг л да. Далласны хоёр тоглолтод нөгөө Cooper Flag-ийг холбогчоор тоглуулад өндөр гаргасан. Тэгсэн. Өнөөдөр ч нүдээ олоогүй. Өндөр мөртлөө Wemby дээр л хүлээдэг дууссан шүү дээ. Өндрийн давуу тал нь гараагүй. Өдөж шинэхний тоглолт. Өнөөдөр Dilo илүү олон минут ашигласан. Тэгээд тэр нь жишээ нүдээ олоод Дэнслээс багасаа хамгийн их довтлсон нь байгаа тийм. Dilo оройс дэш оноо. Cooper Flag ч гэсэн 22-5 карьер хай аялаа тийм шинэ. Тэгээд AD ч гэсэн гайхалтай байлаа. Эдийг илүү 5 дээр олон минут ашиглаад нөгөө Lively Gafford 2 минутыг Lively-гийн минутыг бүр багасгацсан ч гэдэм. Өндөр нь ер нь худлаан байна гэд буцаад жижигрүүлээ үтсэн чинь үдэ олчихсон шаардсан. Бид ихтэй ер нь NBA Talk түр эхний дугаар дээр л ярьсан л да. Далласт бол одоохондоо ямар сэтгэл алгаа. Ягаад гэвэл энэ багт холбогч нь алга. Тэ? А дээрэс нь бол ер нь ихтгэл алга нь ягаад гэвэл ер нь тэгэл эхний хоёр тоглолтыг харуулчлаа шүү дээ. Болоогүй байна. Энд багт хийх зүйл зөндөө байгаа юм байна гэдэг тийм. Өнөөдрийн тоглолт бол ялтчихгүй тэгээд маш олон оноо алдттай тоглолтлоо шүү дээ. Баг 260 70 оноо авсан тоглолт. Тэн дээр нөгөө тоглолчтой манаас арай нөгөө илүү тоглохоо яж тэ хурдан тоглохонод их явж тэ. Энэ өөрчлөлтийг бас хийх гарсан баг. Тэгэхээр Торонто Raptors гэдэг багийг хожлоо өнөөдөр. Далласын тал дээр ярих юм уу тийм үү? Гэхдээ Даллас дээр зүгээр сая нэг бичиг гарч та Нико Кал гэдэг. Би энэ дээр бол зүгээр яагаад байна ойлгохгүй. Одоо Cooper Flag заах өглөөлт маш өндөр байлаа. Гэтэ ихний хоёр тоглолтод за яг Washington Wizards хожигдсон үнэхээр хожигдсон. Тэр тоглолтод Dallas Mavericks-ийн асуудал нь холбогч юм байна гэдгийг тодорхой харуулсан. Тэгээ яг тэрэн дээр Wizards дээр болохоор хэнийг D'Angelo Russell-ыг 10 хүрэх минут тоглуулсан. Тэгээд тэрэн дээр нэг инээдтэй статистик гарсан нөө PJ Washington 8 удаа бөмбөг алдсан шүү дээ. Тэгэхээр PJ Washington холбогч учраас тэр хүн дээр аягүй их олон удаа бөмбөг олсон. Тэгэхээр Dallas Mavericks одоо карьерийн гэмт хүртлийн асуудлаас болоод үндсэн хамгийн чухал байрал дээр дутмаг байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Cooper Flag гэдэг одоо эхний 3 тоглолтын дараагаар за тааруу тоглолцсон гэсэн чинь та нарт Cooper Flag-ыг за энэ баст юм байна гэдэг бодол төрж чадахгүй шүү дээ. Харин энэ generation магадгүй нэг үеийг ингээд
гол төлөөлөх цагаан эрстэй юм шилдэг тоглогчийг авцсан багт нь тэгээ тийм хор игээд заах уу хамгийн чухал тоглогчийг явуулаад хор игээд Антони Дэвис нэг суперод тэгээ дээрэс нь тэр ирээдүйн одыг авчаад байхад яагаад хал гээд байгаа Би бас юу ойлгохгүй. Тэгээ одоо чинь Нико Харрисыг халлаа гэдгийг яах юм? Лука ирэх юм. тийм шүү дээ. Одоо нэгэд явцсан юм. Нико Харрис одоо нөгөө нэг Кайриг гимтээдсэн. Одоо Лукагийн бүр яг үнж фэн болцсон нөхдүүд нь нэг бүдрэхээр нь Харин хэрэгж байгаа л байлгүй. Одоо шин зөв бодъё л доо. Кайриг гимтээгүү. Тэгээ Антони Дэвистэй флагтай зөв удирлыг ихлүүлж ингэ бодъё л. Тийм амар баг байна. Тийм сайжирсан. Үгүй Данс Моргсийн бүрэлдэхүүн бол аим шүү дээ. Амар. Үнэхээр сайн. Би тэгвэл Үгүй яг одоо би өнөөдөр Даллас зүгээр тэгж өндөр үзээ тэр флагийг ч гэсэн холбогчоор гинт тоглуулж молуулдаг мэрэгэн санаагаа болчих واخ гэж бодож шүү дээ. Тэгэл флагийг өөрийнхөө яг үндсэн 3 номер дээр тоглоод. Тийм 2 номер дээр Макс Кристи, Клей Томпсон, Наажи Марш гэж зөндөө сонголтууд байх чинь заавал 2 номер дээр авчиж PJ Вашингтоныг тоглуулаа л тий. Бүр ингээд сонирхолтой шийдэл Вашингтон 2 номер юм уу? Одоо чинь лайв нэг би гарааг нь угаасаа ойлгоогүй л дээ. Лайвли PG карьерийнхаа туршид одоо 4 номер тоглосон. Тэгээ Антони Дэвистэй гаргачихсан. Тэгээд жинклээ ч юм бол жинхэнэ 2 номер шүү. баг залдагчгүй 2. Тэр ингээ байрлалгүй ингээ гаргаж ирсэн. Тийм одоо яг өнөөдөр яг уучраа буцаад тэхгүй байх гэж бодлоо. Одоо тэгж өндөр Учир бас гэж өнөөдөр бол одоо Кубф яг өнөөдөр яг тэр өчтөрхөө байдлаар гарсан шүү дээ. Дилог илүү тоглолцсон. 30 минут тоглосон шүү дээ. Одоо харин түрүүн баясаа хэлээд шүү дээ. Пич Вашингтоны 8 тойрны өөр жишээ нь Дило 20 минут тоглолцоод багасчих байгаа байхгүй. Ядаж зооны ингээд флаг Вашингтон 2 нэгэндээ дамжуулчаад авч орж ирээдсэн байхгүй юу? Тэр нь болоод ядаж Дило ч бас Өөрөө залаад ороод ирсэн тийм нурууны хувьд ч намхан бөмбөг Тэгэхээр тайлт дээр өөрчлөлт бий болж байна уу? Одоо яг өөрчлөлтөн шүү дээ. одоо шууд дараагийн тоглолт. тэгээд дээр нь бас яг уу баясаах нөгөө Харди Эксум 2 бол холбогч сайн холбогч биш гэсэн ч гэсэн тэр хоёр бас ороод ирэхээр бас ядаж сэлгэнээс нэг 10 минут зоон давуулдаг хүмүүс нэмдээд ирэхээр дээрд нь л дээ. Дээрд нь л гэж бодож байна. Одоо тэгэл Хьюстон Роксыг ч харъя л да. Тэгэл Амин Томсонд хүчээр бөмбөг өрүүлэл нүдүүлэл яваал байгаа шүү дээ. Нөгөөдг нь яалтчгүй уусаа холбогч биш учраас тэгэлсэн бол Яаж болох. амар хэцүү. Тэр нь ингээл мэддэл хожил авч чаддаг. Тэр билүү тэгэл 2 хожигдсон явж штэ. За За юу холбогч гэдэг чинь амар чухал юм. энэ бид өнөөдөр ярих юм маш их байгаа. Яг тэгвэл улирал яг эхэлсэн. Багууд мань баг бүгд дээр 3 тоглолцлоо шүү. Маш хурдан хугацаанд тий. Дээрээс нь back to back тоглолтуудыг хүртэл нэлээд олон багууд хийжлээ шүү дээ. Тэр энэ ч өөрөө шүү. Нөгөө бус багууд хийгээд эхэлсэн байгаа бүгд тий. Өнөөдөр би яг хийсэн болохоор нэг багтын талаар ярьдаг юм биш шүү. Тий. өөр нэг багийн жишээ хэлчихэж таа. Back to back хийсэн. Зөндөө багууд байгаа. Гэтэ заавал 37 8 өртөө хүрсэн хүмүүсүүдийг хамгийн түрүүнд back to back хийлгүүд ямар ч үстэй юм. Ядраг одоо хэлсэн дээ шүү. Даалдах малах тоглолт дээр хийлгүүл яа. Хэцүү шүү дээ. Ядраг баг тэр хөрөг харж үзэж байгаа нэр юм уу? Чаос. Тэгсэн тэрийн дээр ч явахгүй болсон шүү дээ. Яана. Curry сайн болсон шүү дээ. Залуучууд муу тоглосон шүү дээ. За. Бүх баг бид нар ярих зүйл маш их байгаа. Уус бүх багуудыг ярина. За. Майамийн талаарч ярих юм байна баясаа. За тэгээд Завсарлаа. хэсгээр өндөр уулзцгаая. Эмбэ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд бид нар бол дөнгөс бас нийлэх зүйлийн талаар ярьсан бол өгшлүүлээд ярив. Тэгээд сая хийсэн ёсоор яг баясагийн багийн талаар ярьж эхлэе гэж бодож байна. Тэд сүү Нью-Йорк Никс те. Ер нь бид нарт ярих юм их байгаа. Нью-Йорк Никс үйлдвэрлэлийг бас маш гоё ихлүүлж штеп үнэндээ. Тэс маа Нью-Йорк нийслэл. Баясаахан баг Нью-Йорк нийслэл. Нөгөө тоглосон баг нь бол үйлдвэрлэлийг маш сайн ихлүүлсэн болохоор тэрийг ярьж эхлэнэ. Гэхдээ Майк Медлар гэсэн бид ярина. Өдрөлийг гоё ихлүүлсэн гэдэг нь яасан? Майам юу Нью-Йорк Никс үү? 2-0 гэж ихлүүлсэн л гэж байна. Ажигдсан байсан. Өнөөдөр л ажигдчихлаа. Өнөөдөр сонирн багт ажигдсан байсан. Яг тийм. Ер нь бүх агууд л сорин байна ер нь. Би бол Нью-Йорк Никсийн харин сэргээр ихний 3 тоглолтыг үзэж жоохон урам уурсан. Ер нь Мич Робинсон ирэхгүй бол хэцүү юм шиг санагдав. Мичел Робинсонд одоо яг үнэндээ бас сэтгэл алдраад Удчих гэж. Ялангуяа улиралд угаас тоглолт үү. дандаа ингээл ихлүүлээл тэгэл байхгүй болчихно. Яг зөв Нью-Йоркийн гэсэн нэг өөрчлөгдсөн нөгөө Брансон дээр бөмбөг удах нь бол багассан байлээ. Хүмүүс шилжиж сайтай тий. Тийм л. За нөгөө талаас Майами дээр бол Гэтэ
Гэтэ Майами ч гэсэн өдөрлөө бас Гоё. дажгүй шүүжлээ шүү. Юу гоё, Майами гоё. Санснаас Үзэхэд бол гоё. Гэхдээ санснаас зүг үстэй байсан. Санснаас бол зүг үстэй байсан. Зүгөөс. Одоо санснаас гэж ярихгүй бол тий. Хүлээлт байхгүй байсан багаас ч өөр юм шүү дээ. Тэгээ дахиад дасгалжуулагч юм л одоо магтахаас. Ямар ч сонголт. Үнэхээр супер. Ямар сонголт авах тий. тий. Тэгээд Нью-Йоркийг 2-0 тавьжсэн Нью-Йоркийг тий. Тайлер хэрэг одоо бол тоглолтод оролцоогүй. За тий. За Норм Паул бол маш хэм задлаар оноо авах чадвартай тоглож байсан гэсэн үг шүү дээ. Норм Паул суперстар шиг л байгаа шүү дээ. Өнгөрсөн жил баг All-Star болох хэрэгтэй гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ тий. Ер нь бол оруулсан байсан шүү. Энэ токос нь оруулсан байсан шүү дээ ер нь тий. Энэ жил ч гэсэн дээр тэр өрсөлдөөнд бас яа байж болох юм шүү дээ. Ялангуяа доорондоо байгаа юм чинь. Тэгээд оролт боломж байгаа шүү дээ. Яг хиро ирэхээр жоохон багсаалах. Тий. За тэгээ Майами Хитийн талаар бүгдээр ярьж эхлэе төхөө. Баясаар багийнхаа ер нь ихний 3 тоглолтыг үзээд ер нь яг тэрнээс эхлэе төхөө. Хүлээлтээс давсан гэдэгтээ бол 100 санал хэлж байна. Тэгээд яагаад сая дасгалжуулагч ярьж байна. Эрикс Спойстер дасгалжуулагч нэрээ яа ер нь нэг дасгалжуулагч өөрсдийн арга барилыг богино хугацаанд өөрчлөх тэгээд тэрийг талбай дээр хэрэгжүүлэх тэр боломжийн магадлал бол маш бага гэж би үдээд гэж маш бага хэцүү байхгүй юу. Нэг юм чи олон удаан хугацаанд давтчихиж тэрийг хэрэгжүүлж болно гэхээс ингээд гинт дэлхийн саксонгийн хамгийн шилдэглэгт байгаа баяр нэг зуны тэр ингээл шал өөр болгож байна. Яа одоо бид энэ бүрэлдэхүүнтэй гэхдээ яа одоо энийг хараад бид нар хэлж байна. харин тийм Бидний мэдэх Эрикс Спойстер яадаг вэ гэж хагас талбай сайн хаг байдаг тий. байхгүй юу. Ер нь бол хурд тэр нэг тий хурдыг бид нар мэдэн шүү дээ. Майами Хитийн хурдыг бид нар хизээч нэгт гэж ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүдгөө байгаа тоглогчид нартай зориулаад тий систем өөрчилж шүү дээ. Залуу тоглогчтой байна тий. Би энийг баясаас асуумаар байна. Бага тоглогчтой зөв систем өөрсөд байгаа юм уу? Альсгүй Орчин үеийн спонсор засгалжуулагч өөрийнхөө систем таардаг тоглогчдыг авчираад байгаа юм уу? Одоо жишээ нь Devin Mitchell, Sacramento Kings эдэр ч юм уу ингээд шилгэнээс хохрохгүй байж байгаа л Miami Heat-ийн гарааны холбогч болчихж байгаа хамгаалттай тийм. Оноо авах нэг спонсор чухал биш байгаа даа. Тэгэн готлоо энэ Ware-гээ тоглогчийг гараанаас сэлгэнээс ямар ашиглаад бид системдээ таарсан тоглогчийг авчираад байгаа юм. Би өөртөө хийж боддог байхгүй. Одоо жишээ нь коуч бол одоо орчин цагт ямар саксон бөмбөг юу байгаад байгаа хүчтэй байгаад байгаа. Тэр саксон бөмбөг өөрийгөө хувирсгаж хийж байна. Би бас яг тийж харж байгаа. Одоо шинэ өнгөрсөн жилийн Индиана Оксигийн одоо нэг хурдан темптэй тоглож байгаа. Индиана шиг юуг шууд аваад хэрэгжүүлчих чинь л гэж би ойлгоод байна. Нөгөө нэг хин тусгалжуулагч юм. Memphis Grizzlies. Memphis тусгалжуулагчийн яг тэр тоглолтын тактикийг шууд буулгана. Paris-ийн саксон бөмбөг юм шүү дээ. Шууд буулгацсан. Одоо дэлхийд даяар одоо угаасаа нөгөө нэг шинэ тренд гарч ирсэн дэлхийд даяар маш хурдан саксон бөмбөг. Тэгээд статистик үзүүлэлтэн дээр бас их тулгуурлаж байгаа. Одоо нөгөө сая Lakers-ийн нэг нөгөө нэг бэлтгэлийн заалынхын шугам дээр 3 дундын шугам татсан шүү дээ. Торгуулийн шугамны хэсгээс гадна 3 шугамны доторх хэсгээс шидэх юм бол одоо шидүүлэхгүй гэдэг тийм дүрм гаргацсан. Тэгээ одоо статистик үзүүлэлт сакс будагтаад багаас хурдан довтлоод 2 алхаач юм уу будагтаад багаас оноо эсвэл 3 шиддэг л болчиход байна ер нь бол. Тэр дундын хэсгийг хайж гин. Тэнгүүд тэр нь юу илэрхийлж байна гэхээр хурдан довтлогоо орохоор ихэвчлэн довтлогоо дандаа будагтаад багаас ихэвчлэн дуустдаг. А буцаа гарахаараа хурдан гүйжчихэд довтлчаадаг бол буцаа бөмбөг задлаа тэрнээс дахиад 3 шидэх боломж гардаг ч юм уу. Талбай дээр хамгийн үр бүтээлтэй зэгүүдийг аль вэ гэдгийг тодорхойлоод тэрнлүү бүтлгээс бүгд чигээр шилжиж эхлэв байна л да. Тэнгүүд энэ жил харин Miami Eric's Boys-той зүгээр яг тэр хэмнэл рүү шууд шилжчихлээ. Тэгээ гол нь яг энэ жилийн Spoelstra-гийн баг нь өөрт нь байгаа өгдөл нь Азтай тэрний үгээр дандаа залуучууд байна. Тэгээ Norman Powell чинь багийн лид одоо оноо авалтын лидер болсон. Өнөөдөр чинь 30 оноо авч 29 оноо тий. Тэгэхээр энэ бас тий тэр толчийг судалж бүх юм тэр бас бүгдийг хийж дээрээс нь нөгөө хурдан эмнэлтэд тоглоод байгаа юм бас давуу тал гараад байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг тоглогчдын ур чадвар өсчөөр гүйцэтгэл дээр л яриа явагддаг болчих гээд байгаа энэ үе дээр болохоор хурдан эмнэлтэд тоглохын давуу тал нь эсрэг угаас илүү олон товтлж чинь тэгэхээр илүү их оноо авах магадлал нисэж байгаа. Тэгээд яг би зүгээр ингээд за Miami-ийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд бас нэг ч болтгоо дасгалжуулагч шинээр авчирсан юм болов уу гэж судалсан чинь бүр нэг ч хүн байхгүй. Бүр нэг ч юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ Spoelstra дасгалжуулагчаас ирж байгаа л өөрчлөлт болчиход байна. Тэнгуудаа Kelly Ware Adebayor-ыг хамтд нь гараанд гаргачаад номер 1 хурдан баг байж чадаад байна гэж боддоо.
Тэгээ Вэри харин зөв энэ зуны би нэг ягаад өнгөрсөн 7 хоногийн дугаарт хийтээс хүлээлт алгаа гэдэг ийм цагс тоглоно гэж ерөөсөө огт байгаа байхгүй. Гэтээ зуны турш болохоор Вэри хамгийн их хийтийн бэлтгэлийн бааз дээр ганцаар очиж бэлтгэл хийсэн бол чинь хамгийн их. Тэгээ Вэри өөрийнхөө тэр хичээл зүтгэлийн ачаар гараа нэрхээ авчлаа. Өнгөрсөн жил яхаа үе гарч ирээд тэгсэн. Энэ багт хэрэгтэй шүү давуулсан. Тэгээ Вэри нэг давуу тал нь өндөр нэг гүйлттэй байгаа юм л да. Тэнгүүд одоо яг хийтийн сагсан үүсэх юм бол шийдэн доор нэг тохирс байнга зогсож байгаа. Тэр хин хамаагүй. Вэри эсвэл Адабай эсвэл Хакес ч юм уу жоохон будагтаад бод тесэрчдэг эсвэл пост ап хийгээд тоглолцдог. Тийм тоглолчид нэг тоглолтын арга барил ерөнхий довтлооны концепт нь бол тэр чигээр өөрчлөлт. Дээрс нь яг сая Triple J дээрс нь Fontokio энэ багт аюу гоё. Fontokio сайн угаасаа сайн шүү дээ. Тэгээд одоо энэ үед л 3 тоглолтын дараа харахад яг үндэ багийн онооны лидер байхгүй байгаа шүү дээ. Тайлер Hero байхгүй. Тийм. Тэгээд Тайлер Hero ирэхээр Энэ системд уламж тийч угаасаа хурдан тогтдог. Тэгээ яг зүгээр яг энэ бүрэлдэхүүнээр амжилт гаргана гэж бол хэлж байгаа. Плей-оффт бол орж болох юм шиг санагдсан зөв ихний 3 тоглолт. Плей-оффын байрлны төгсгөл. Яг плей-инд бол бат. Тэр бол бат. Угаасаа гэдэг. Майами угаасаа плей-инд орж. Тэр нөө басар орчоод гарчдаг. Тийш угаасаа байрлал нь. Одоо гэхдээ энэ дээр төрөнд тулгааны юм хэлж байгаа. Тэр хамгийн зөв. Хурдан хэмнэлтэд тоглож ийн гэж хэлсэн. Гэхдээ хурдан хэмнэлтэд тоглоно гэдэг чинь уур чадвар бас сайн байх хэрэгтэй. Яг үнэ. Тэгэхгүй зүгээр хүссэн хүн болгоо Очоод алдаад байдаг. Тэгээ очоод ингээд зэрэг яаж шидэд байл чинь гүйцэл муутай болно шүү дээ. Тэгэхээр уур чадварын юм ярьж байгаа, NBA-ийн төвчний юм ярьж байгаа гэдэг үгээс. За дараагийн сэдвэр орё. Өнгөрсөн дол усан хамгийн одоо муу мэдээ гэх юм уу те энэ бол те. Дүнгийн зөвлөлт эхлэлтэй холбогдоод нэг хууль бус мөрөдөд тоглоом нэг асуудал NBA бол энэ бол нэлээд бас юу гавлаа те. Тэр хойгоо ажил болчихлоо шүү дээ. Тийм спорт бед Chance Billups те. Тэр ерөөсөө чинь нэг NBA-тэй холбоотой бүр цаанаас FBI Тийм. шууд баримтлахаа явуулсан. тэгээд цаашаа энэ дээр бүр хоёр тоглогч биш. Бүр нэлээд олон хүмүүс нэмэгдэр болчихлоо шүү тийм ээ. Тийм гэсэн. Яг энэ дээр бас нөгөө Damon Jones гэдэг X NBA-ийн тоглогч байсан хүн баг шүү дээ. Росер ингээд тэгээ бүр Chauncey Billups болохоор $1 сая нөгөө барьцаа мөнгөө төлөөд гарцсан юм шиг үлээ. Розерийг бол гаргахгүй гэсэн шүү дээ. $6 сая долларын байшингаа тавиад бас гараа авчихсан. Гарч 6 сая. Тэгээд энэ бол яа Майамитэй бас сайн өргөл цайглуулж ажиллаж байгаа юм шүү дээ. Розерийг бас чадахгүй байгаадсан, сольж чадахгүй байгаадсан. би асуух гэсэн. Тэгээд энэ одоо ингээд тэнгэр Розер өөрөө буруу зүйл хийсэн чинь эн чинь тэгээд аргагүй юм байл шүү дээ. Өөрөө тоглохгүй гэдгээ хэлсэн. $200,000 авсан гэдэг тийм. Тийм тэгээд тоглохгүй гэж хэлэнгүүтээ нөө нэг тэр хүмүүст мэдээлэл өгөнгүүтээ би тоглож байгаад гинтээ гараа авчнаа гэж хэлсэн. Над руу андер ор гэдэг. Тэгээд тэр мэдээллүүд нь ил болоод гинт одоо чинь тэр ойлгомжтой байхгүй. Одоо чинь хувь тоглогч статистик дээр ингээд мөрийг тавьж байгаа хүмүүс гинт Розер дээр нэг тавьдгүй гэж гинт их мөнгөний өдөр тавиад шууд $500,000 молоор Зүгээр ганцхан мэдэгдэж байгаа нь Розерээ тэр одоо болохоор ахиа зөндөө юмуд байгаа. Тэгээд нэг юм бол амар ойлгомжтой. Одоо FBI ч гэдэг юм уу ингээд маш олон жил ардаас нь ингэж явж одоо баримттайгаар ингэж гаргаж ирж байгаа гэхэл тэгээд Батлах баримттай тий. Юу гэдэг энэ бол мэдээж буруу асуудал. Энэ бол тий одоо Розер бол дахиж NBA дахиад тоглохгүй нь ойлгомжтой болчлоо. Billups-аар ажил болох байна. Billups ч гэсэн ажлаасаа харагдах зүгээр бусад хуучин тоглож исэн тоглогч нар ч гэдэг юм уу ингээд өмөрсөн зүйлүүдийг ярьж ин л та мэдээж нэг гэрэл юм чинь төвтөр юм гэхдээ ийм л асуудал гаргасанд бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэвээр өөрсдөө нэг хамгаалах гэдэг шаардлага юм баг байхгүй бол гэж бодож байна. Billups зүгээр ажилгүй болоод хин сплитер ахлах болсон шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр энэ асуудал угаасаа явандаа энэ юу энэ удирдлагын юм яригдах баг. Энэ асуудал угаасаа гадаа нэг хоёр тоглогч биш. Цаашаа дахиад олон хүмүүс тоглогчноос шалгагдж байгаа гэсэн мэдээлэл ирсэн байсан шүү. Тийм болохоор бид нар энэ тухайд бас бид мэдээлээд явах хаа. За дараагийн тоймроо оръё найрлагч. Lakers Minnesota. За Lakers нээлтийн удирдлагын нээлтийн тоглолтыг хожигдоод дараа хоёр тоглолтоор Minnesota хийсэн тийм ээ. Тэгээ энэ харин нөгөө Лука гахалтай тоглоод оруулсан чи өнөөдөр Ривсэнд гахалтай тоглож байна. Ривсийг дурдаал юм. 49 оноо лээ. Тий 49 оноо Лука 11 самбар 8 дамжуулсан. 52 оноо 10 сам. Нөгөө 9 дамжуу. Нөгөө хоорондоо нөгөө ярьж маазарч явахдаа ялттай яг тэгсэн.
өдөр болгон танахаас хүн 50 оноо аваад хожоод байхгүй л үтэй гэсэн чи 50 оноо аваад бол хожоолох юм байна. Маацд явуулсан чи. Лука 49 оноо авсан. Маркус Смарт яг гэж ирсэн гэдэг бас харууллаа тийм. Гэмтэлгүй бол нөлөөтэй л дөө Смартч. Вандербилт өнөөдөр бас их сайн тоглосон шүү дээ. Бас нэг гэмтэлгүйгээр ямар ч нэг үйлрэлийг хэлж байна те ойр идэж жилд. Эйтэн чи өнөөдөр харин бас алсан байна. За харин зөв Лука үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ урд жишээ нь бол нэг жоохон Лекерсийн хувьд бол жоохон таг үнэтэй гарсан болохоор Лука болохоор бэлтэл хурууны бэлтэл 2 бэлтлээс. 2 бэлтлээсэн тийм. Хөлний бэлтэл. Тэгээд энэ хамгийн багадаа 7 хоног 2 хоног. хамгийн багадаа 7 хоног тоглохгүй гэсэн. Бид ер нь 2 7 хоног байж магадгүй тийм. Багадаа 7 хоног гэсэн шүү дээ. 7 хоног гэхээр гайгүй бах уу. Азар хөнгөн бэлтгэл юм шиг. Энэ тоглолтод тэгээ энэ үлдсэн тоглолтуудын хин юу өнөөдөр шиг ингээд тоглоод их юм болж тийм. Лука гартал. Гэхдээ Лука яг ийм шейптэй байх юм бол ер нь орой олгоно л. 35 нэмэх оноо моноо 40 рүү төгсөн оноо ямар ч бодлого тийм үү? Нэгийн эсрэг нэг хамгаалах ямар ч боломж алга. Гэхдээ яг үдээд энэ тоглолтыг гаргаж байгаа мэдээж өнөө цагийн хоёр шилдэг залуу тоглогчдын дүвэл тэгээд өрөндийн бас гол өрсөлдөгч гэж харж байгаа хүмүүс учраас. Гэтэ яг ийм сагсан мөр Лекерс хожих уу гэдэг л асуудал гарч ирж байна. Одоо Леброн өрнө. Тэгээд Лука Дончич хідэн довтлогон дээр бөмбөг ингэж удаа эзэмшсэн. Леброн байгаа үед 40 он авах уу 50 он авах уу гэдэг сони асуулт гарч ирнэ. За 40 50 он авлаа гэж зүйлээ. Леброн хэдэн он авах, бусд нь хэдэн он авах гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр Лекс хожих уу гэдэг асуудал. Би бол тэгж л асуумаар байна. Лекс энэ сагсан бөмбөг хожих уу гэдэг. Одоо зүгээр Леброн, Лука Дончич хоёулаа гимтлээс ирж ирэхээр яг Лекерсийн гарааны тав яаж харагдах юм гэдэг нь бас сонирн байна. Гараандаа өөрчлөх. Одоо жишээ нь мэдээж 3 оноо авах чиглэлийн плеймейкер 3-3 плеймейкер гэж баг хийж болохоор шүү дээ. Ривстэй хамт тийм. Ингээ гарчхаар энэ гурийн уг нь нэг нь сэлгэрүү суувал илүү сэлгээ нь илүү хүчтэй болох юм шүү тий. Энэ гутлаа Маркус Смарт шиг тийм хар ажил хийдэг тийм хасл хийдэг тийм плеер одоо нэг байх хэрэгтэй юм шүү. Төвийн тоглогч нь одоо гараа руу гарах хэрэгтэй. Төвийн тоглогч нь одоо DeAndre Ayton болохоор бас хамгаалалт муучдаг. За тэгэн гот одоо shot block-ийн тийм том гараанд гарах хэрэгтэй мөн ингээл ер нь бол тэнцэр нь бол нэлээд ажил байна. Лекерсд бол хийх ажил өндөө байна гэж харж байна. Угаасаа юуны хинтээ анастай санал хэлж байна. Яг бол яг тэр бенчээс авах оноо хамгийн муу шүү дээ. Харин тийм. Эхний хоёр тоглолтын дээр багууд нөгөө 24 5 36 зарим баг нь 50 оноо авчихсан чинь Лекерсийн бенч 18 оноо авсан байсан. Хоёр тоглолтод шүү дээ. Бүр одоо дунджаар шүү дээ. Тэр энэ айгүй баг оноо. Тэгэхээр бенчд яатчихгүй оноо авах хэрэгтэй байна. Тэр нь юусэл хамгийн гол зүйл нөө. Тэгэхээр тийшээ Остер Ривсээ хийх юм уу? Бron James хийх юм уу? Тэгсэн 51 оноо авч байгаа тоглогчийг бенч рүү хийх үү? Тэгэхээр юм баггүй. Уг нь бол баг нь хожих гээд байгаа байхгүй. Тэрнээс яг Ривсийн 50 оноо авна уу 15 оноо авна. 15 оноо аваад баг нь хожижоо тэрийг хийх л та. Гэхдээ за тэгээд бид нар бол Шарбагийн талаар бол угаасаа лигийн удаа хамгийн л одоо алдартай баг гэж байнга л ярина. Шар тэгээд бас чирнэл яран байгаа шүү. За ярина те. Асуудал ярих уу? За бүгдээрээ дараагийн тоглолтоо үзье. За энэ бол үнэхээр гоё тоглолт болсон. Ерөнхийдөө бид нар баг финалийн 8 тоглолтыг үзсэн үү? Тэгж хэлж болох уу? Финалийн 8 тоглолт болсон биз дээ. Double overtime те. 2 overtime-тай тоглолт. За юу бол аврагуудын хувьд бол удирдал зүгээр парт ингээ гэмтэй гаргацсан. Тийм. 3 холбогч нь уруулаа авахгүй Цон төмөрөөгөө өгүүлсэн. Яа. Шууд өгүүлд орж өстэй. Гэтэ аврагуудын хувьд бол бэж хангуш байна. удирдлын эхний хагасгаар хөнгөн эхэлдэх биш бүр хамгийн хэцүү хэлж байна те. Харин тийм ажил нөгөө гэмтлийн асуудал байгаа тахтнаа. Тий, тэгээд тэгсэн чинь шууд эхний хоёр тоглолтыг 3 овертаймтай хэлүүлээд 50 минут тоглоод эхлэхээр тэгэл чангата. Тэгээд дахиад аялын тоглолтууд явуулсан тийм. Залуу юм да азар тийм. Ёстой залуу юм тийм. Тэрнээс бол байхгүй шүү дээ. Гадаад бус багтай харьцуулбал хоёр сайн багтай л үзчихлээ л дээ. Rockets шинэ бүрэлдэхүүн үйлрэл ямар болов тэр өндөр бүрэлдэхүүн. Pacers бол ойлгомжтой хичнээн Halliburton байхгүй аврагын төлөө гараад ирсэн баг шүү дээ. Тэгээд дээрээс нь OKC-ээс тоглоо сурцсан байна тийм. 7 тоглолт гаргацсан баг. За Pacers-ээс Halliburton байхгүй. Тийм. За OKC-гээс J-Dub байхгүй. Матурын чинь 34 байсан уу? Тийм матур нь сайн байгаа. Сайн байгаа. Siakam бас сайн байна. Энэ бол үнэхээр Йоо. яг л финалийн стейрлэн сүүлийн 7-д тоглож байгаа юм шиг санагдаж байна. Чити чи амар өндөр л гэдэг хонгооч хараа нахан болчихсон.
Энэ стойд тоглосон. За тэгээд overtime дээр Shea Мөдлас Батүн Шей 55 он авсан. 55 Энэ ч сарын гараа. Энэ бол амар. Шей 55 он авч одоо улирлын рекорд эзэмшиж бас одоохондоо энэ улирлын. тий. Тэгээд олон Shea 55 он авахдаа 26 даруулын шилдэлтэй оролцлоо гэсэн. Тэгээд чи дабл овертайм дээр одоо нэгсэндээ Нөгөө л нэг юм илүү яригдаад тоглож авч байгаа шүү дээ. Тэгээ нөгөө л нэг юм яригдаад байна л да. Shea дээр илүү үлээдэг. Одоо үлээхгүй гэж байгаа. Чи хөдөлгөөнийг харахаар бол яалчгүй л алдаа. Алдаа. Чадвар. Тэр нөгөө алдаа авах чадвар гэж байна тий. Гэхдээ шээ яг үндэ гайвчтай. Хардны тэр нэг яадаг үе бол бүр тэр бол бүр солирцсон шүү дээ. болсон шүү Тэгэн алдуулаа шүү дээ. Зүгээр ингээд ганц хөөл. TJ McConnell бас тоглолтнууд оролцох байгаа тийм. Энэ чинь нөгөө тайм авсаагүй гэдэг юу болов шүү дээ. Яа. Сарын дээр. Оо тэр чинь Houston Durant шүү дээ. KD чинь нэг үтсэн шүү дээ. Хөөдөнгө алдсан. Тий. За тэгээд 55 оноо 8 самбар 5 оноо. 5 дамжуулт 48.4 гэж байгаа тий. Гэхдээ ч одоо 40 гаруй оноод унтчихлаа шүү дээ. Тэгээд Atlanta Hawks дээр 70 өдөр тоглосон. 30 оноо. 30 оноо бол өөрийнх нь хувьд зүгээр average 40 оноо шүү дээ. Яг 40 оноо шүү дээ. Тий. 40 оноо дундч. унталж Энэ байна. статистикүүд Лука тэгээд жишээ хоёр тавьж илээ яг одоогийн байдлаар тий. энэ статистикийг харахаар MVP-г өрсөлдөж энэ бүр бас Дахиад амар Самбраагүй тий. Одоо эхний дөрвөөр Spurs хэрвээ зүгээр гарч чадвал Wemby бол Тийм шүү дээ. гол шүү дээ тий. Нөгөө юу яасан шүү дээ. Чадвал. Эхний хоёр тоглолт гарсны дараа статистикаараа хамгийн хоноо авсан тоглолчод харагдсан шүү дээ. Йокич аюу муу тоглоод байгаа байхгүй. Тэгснээр л трипл авлаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ч амар лайтай байгаа байхгүй тий. MVP бас л Йокич авах гэдэг байгаа байхгүй. Йокичийн тэр статистик амар байгаа хөө тий. 4-р эхлэхээс өмнө 3-р үед эхний 3 үед трипл дабл хийсэн 60 сэтгүүдийн тохиолдол гэж байна. Тэшнээ 4 үед тоглохгүй 3 үед тоглоод трипл дабл хийчихэд байна гэдэг чинь. Тэгээ одоо Wemby, Shea, Luka, Jokic, Giannis Янс Ямар ч амар Америк- байгаа. Янс амар. USA тоглогч байхгүй дахиад лигийн шилдэгүүд үүсгэж Тэгээ Йокч одоо чинь яг зөв Йокчиг ингээд статистик үзэн трипл дабл гээд Лукаг ингийн сакс тоглолыг сочгүй гэдэг шүү дээ. Ялгаа нь тэр хоёрын байрал нь өөр байгаа дээ. тийм. Йокч арай 100 удаа бөмбөгдөж байгаа шүү дээ. Лукаг бодвол Лука ч юм бол байнга залаад байгаа юм байхгүй. Дээрээс нь нөө нэг доошо за Йокч ихэнх тохиолдолд доор шахсан байрлалаас бөмбөг авахгүй нэ. Гэхдээ шахсан байрлал бөмбөг авчаад буцаад тэр бөмбөг нь гадагшаа задарна гэдэг бусд нь илүү их товтлох боломж олддог ч юм. Арай нэг товтлооны сонголт нь арай боломж нь арай нэмэгдээд байгаа юм бол Лука таарцуулаад л гэж байна. Эхний 7 хоног гэхдээ ер нь тоглогчдод ер нь маш их оноо авсан тийм хувь тоглогчдын тийм юу боллоо тий. Ер нь маш Үлрэл дөнгөж эхэлж байгаа болж байгаа тий. Тэгээ одоо нөгөө J-Dub маа бэрчүүл жишээ нь Арай багсаа багсаж ачаал нь багасаад шээ ингэхгүй л гэдэг. Лука ч гэсэн тэгээд LeBron ирэхээр Тийм багсаа тий. 30 онол дундчлах байлгад 32 мэр ч юм уу. Арай ч 40 оноо дундчлаад байхгүй л гэдэг. А бас байж болно шүү. За NBA-дог энэ жилээс эхлээд нөгөө шинэ булан гаргасан байгаа. За тактик гэдэг. Тактик биш, плейбук гэсэн юм. Плейбук тактикийн юу яа гэдэг. Плейбук ч нэг тактик гэдэг яах юу гэж байгаа. Моо плейбук-ийн тактик гэсэн юм. Тактикаараа. За юугаа эхэлж байна. Шток явуулаараа навилгач. Яг ингээд миний өнгөн дээр л ерөөсөө ажилтсан шүү дээ манай хэд ч ерөөсөө. Яаж энийг унгаах вэ? Бэдог тактик юм бол. Тэгээ нэрлчмээр юм. Тактик. Ер нь баг TikTok болгочихоо. За өнөөдөр миний хэлж ирсэн. Баясаг хэлж байна. Miami Heat-ийн юутай Memphis Grizzlies-ийн тоглолтод Fonteca түрүү ярьсан шүү дээ. Fonteca тоглолтын 2 дугаар үед 4 удаа 3-аас дараалж хийсэн. За. Тэгээ 3-ын яг нөө хурдан довтлооны transition offense дээр 3-ын ерөөдөө хурдан довтлоон дээр орж аваад хийсэн. А дөрөвдгийн Eric Spoelstra time out авсан. Тэгээ Fonteca'д Fonteca'г шагнасан энэ үйлбэр. Бол чек хийж байгаа юм тий. А ингээд яг зөв энэ тоглолтын дундуур болж энэ тайм аутын дараа Memphis довтлсон. Тэгээд энэ одоо энийг задлан заяа. За эндээс яаж Fonteca суларсан бэ гэдгийг ингэж задлаа. За эхлээд Iverson cut явж байгаа Hawks. Iverson cut-ны Hawks-ийн Natalie 45-аас Sattler 45 руу өгөөд одоо Fonteca караарай. Тэр ард Jovic-ийг засаад Iverson cut-аас авч байгаа юм уу? Page action гэж энийг хэл. Jovic-ийг доор засаад хоёр хамгаалагч нар Jovic ерөө Fonteca-г дагах юм бол
доор явж сулрна. Дахгүй бол Фонтека өөрөө. Энийг NBA-гийн дэлхийн сүмд Page Action-д энийг алдарцсан мөгч Frederick Stoichkov 2000 оны ихвэр Rick Allen суулжуулагч Page Stoichkov зориулж хийдэг байсан үйлдвэр. Энэ Page Action юу вэ гэхээр back screen буюу нуруунд дээр засна. Тэгээд kind of гар дээрээс бомбог авч шийдэх. Гар дээрээс бомбог авах буюу гар дээрээс заслан аваад шууд шийдэлтэй байдаг. Тэгэхээр Iverson cut явж байгаа. За хэрвээ яг энэ дээр заслаанаа явж баймаад зүгээр зогсож байгаа яг заслаа гээгүй. Анхаарлыг цаашаа хакс руу татаад тэнгуүтэ холбогч нь баймар өгөөл Page Action гэх ингэ явж. Тэгээ хамгийн төвийн байр дээрээс хамгийн сайн плеймейкер нь тийм баймар хамгаалтаа уншаад шийдвэр тийшээж гаргана ийшээж. Тэгээ нөө нэг энийг одоо чинь яг харах юм бол эхлээд тэр Iverson cut гэдэг хакс гүүгээд 45 2 хүнийг өнгөрч гүүгээд тийш өгчих юм бол тэнд туслах хамгаалт байхгүй байгаа байхгүй. Шууд шийдэх ч юм уу шууд дайрах болно. Гэтэ энийг арай өөрөөр хийсэн байгаа. Хин Фонтека уг нь нөгөө тал руугаа наатлын жавж руу ч юм гарах хэвээр. Гэтэ бодогтаад гоо зогсож байгаад хоёр ер нь бол зур анхаарал сарниж байгаа хаксын бүртэр. Iverson cut тэгээ Page Action гэдэг. Нэг хоёр янзын хөдөлгөөнийг нэг хөлбөр дээр хийсэн. Маш гоё хөлбөр. Тэгэхээр одоо нөгөө бидний нөгөө нэг аюултай Sacramento Kings юм тий. Rick Adelman-ийн нөгөө аимшигтай Sacramento Kings-ийн хөлбөр шүү дээ. Page Stoichkov энийг нөгөө нэг Pelicans New Orleans Hornets очсон энийг хийдэг байсан. Тэгээ ер нь бол энийг Page Action гэж нэрлэдэг. Iverson cut гэдэг нь алдарт Iverson. Larry Brown Iverson зориулж энийг яг хоёр цэслантай биш нэг цэслантай эхлээд хийдэг ус. Орчин үеийн гэсэндээ хоёр цэслантай хийдэг болчиход байгаа. Тэгээ Iverson 45 орнол гүйждэг байсан шүү дээ. Дээр нэг цэслан аваад бөмбөг аваад хүн дагах юм бол шууд өөрөө дайрцдаг. Угтаад авах юм бол шууд гарч шидчихдэг юм. Эсвэл шууд хажууд дахиад 45 дээр бөмбөгтэй цэслэн дээр хийдэг ч юм уу. Доолын янз өөр явж. За баясаа баярлаа. Та саний хэлбэрийг мэдэхгүй юм. Clay Draymond хоёроо хийдэг үү дээ яг. За юу ч би зүгээр санийхыг ингээд сонсоод дүүдэл нэг хэлэх юм. Миний дараагийн үлдээ сайн бэлтгэхгүй бол энэ чамаг бол дийлчлээ шүү. Би энэ тэгэл ерөөсөө энэ жилжиг хэцэг яваад байгаа шүү. Чим хөрх юм манай мө эдрийг ордогдох шүү. Эдрийг орлоод байгаа шүү. Юу нөгөө эдрэтийг гоё ингээд нөгөө алцаад бид дөрөв ямарсан урмын бодоод инээхэлцтэй. За тэгээд NBA тогтой хамтаагаар тэгээд плейбук маань бас маш гоё байлаа. Энэ биш тэгээд тактик гэсэн. Тактик тэгээд түр тасаад. За тэгээд NBA тогтоог бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд NBA Talk-ийн Platinum Event тэтгэгч Future of Lifestyle Talk-ий. За тэгээд Platinum Event тэтгэгч Сагсан бөмбөгийн спортод дэмжиж хамтдаа илүү хамтдаа Coca-Cola байгаа гэдэгт хэлэхэд таартай байна. За тэгээд бүгдээрээ шууд дараагийн тоглолтын таймнаас ороод эхлэхгүй. За Clippers Portland. За нэлээд хүлээлттэй байгаа тий. Clippers дээр бол Тэний бүрэлдэхүүн Диктат хожигдол ихсэн. Тэгээд тэрнээс хойш гайг очих шиг болно лээ. Portland харин гоё ялээ те. хань эсрэгээр ер нь Portland-ийн талаас ярил гоё л байна. Муу аг бол биш юм байна шүү. Тийм амар хамгаалттай яхаарахгүй болцоо илээ. Тэгээд оноо авах багийн лидерүүд ч юм уу тэр хүмүүс нь бас тодорхой тий. Наавж байгаа хүмүүс нь тодорхой. Тэгээд нөгөө Клингэн гээд төв нь 3-аас шиддэг болцсон байна. Гэт ер нь Jeremy Grant нь яг гоё өөрийнхөө ройлоо олцсон юм уу та. Сэлгээ болсон шүү дээ. Тий, сэлгээс гарч ир зүгээр оноогоо аваад болоо. Одоо багийн лидер нь Авдия тий. Авдия маш сайн. Ер нь тэгэл Авдия, Shadon Sharp, Kamara гэсэн 3 энэ хамгаалтын форвардууд нь тийм яг ингээд энэ багийг нь тулгуурлал болцсон. тэгээд Scoot Henderson ерөөсөө яригдахгүй. Бүр юм бүтээгээ тоглохгүй байгаа. Тийм тоглохгүй. Бараг бас тал руугаа явлаа да. Явлаа. Тэгээд нөгөө Drew Holiday ирчихэр чинь тэгээд бас зохион байгуулалтанд оруулж л байгаа юм л та ялах залуучууд тийм. Нэг амар оноо аваад байгаа юм байх шүү дээ. Гэхдээ бас хийдгийг хийгээл байгаа шүү дээ. Яг тэр ер нь бас нөгөө юу байна л да. Лидершип бас юм байгаа. Сонсдог тий. Аврах хүн чинь. Тэгэхээр том багуудад халгаатай л баг болцсон байна. Тийм билээ, тийм билээ. Хөө.
тэр тусмаас back to back хийж байгаа багт бол бүрт аймаа алхах. Бараг 20 оноор ажиллаа яа. Тэгсэн. Back to back. Энэ тэгээд back to back хийж байгаа багууд дандаа Portland тоглоод их юм. Lakers магаш back to back Portland гэдэг шүү дээ. Тийм. Мараш Lakers-ыг ална болно та тайван. Гэхдээ ер нь яг back to back хийх юм бол ямар ч найраг юм байдаг шүү Portland дээ. Санаа класс Clippers те. Кой тэгээд ирүүл тэгээд тоглол ямар юм бэ гэх. Гэтэ өөрөө бас ойрхон тоглолт шүү дээ чинь 114 107 баха тий. Ер нь тоглолт нь. Тийм. Ойрхон тоглолт Ер нь тийм агуулгын хувьд ойролцоо тийм ойрхон тий. За бүгдээрээ одоо яг одоо нэг гоё мэдээлэл гараад лигийг одоо дундаж наслалтаараа тэргүүлж байгаа 5 багийн бүгд харцгаая. Гоё гэдэг байгаа шүү дээ. Гоё. Стаа гоё. Үгүй. Бруклин хамгийн залуу шүү. Тэ. 30-д байгаа шүү дээ. Гэтэ Clippers дээр нэг байгаа юм уу тий? Тийм шүү дээ. Крис Пол байна. Крис Пол, Крис Пол Батум. Гэхдээ сайн Крис Пол очиод тэхэнд гарчих шиг бодлоо шүү дээ. Одоо ингээд Кавай хард хоёр ч юм. ингээд харахаар бас залуу харагдаж байгаа 28 ингээд. Гэхдээ яг нэг үндсэн гараанд гарч байгаа гол тоглогч нь одоо ротейшн байгаа тоглогчдын дундчлах юм бол энэ нас чинь дээшээ 34 тавлчих байхгүй. Яг нэг драфтаар орсон ерөөс талбайдаа гарах байгаа тоглогчд энэ дундчлалт нь орчиход байгаа. Тийм. Одоо Clippers чинь жишээ нь Брук Лопез бас байгаа шүү дээ. Бас нас энэ дэш. Тэгээ одоо шүү Houston Rockets-ыг харах юм бол тэгэл юу ба шүү дээ. Green байна. Durant-ийг багтайсан Steve Adams гээл. Тэгээ яг үндсэн кор бүрэлдэхүүн нь бол амар залуу. Залуу шүү дээ. Залуу тийм. Энд чинь багийн бүгд үзчихээр айгүй залуу хүн Хамгийн залуу хүн багс дээш нэ явцсан шүү дээ 2 3 år. тэр 27 молоо гэсэн чинь айгүй гоё залуу сонсогдоод ч болно тий. Үгүй харин одоо тэгэл ийм л хэлсэн байна багууд. Ер нь. За тийм ээ. За бүгд юу вэ? Нэгэн гоё тоглолтыг үзье. Энэ бол бас удирдлийн Denver-ийн ихтэй тоглолт байсан тий. Golden State Warriors-тай тоглосон тоглолт. Маш гоё тоглолт болсон. Энэ амар тоглолтоо. Өстой гоё тоглолт болсон. За тоглолтын туршуул Denver илүү байсан шүү дээ. Дээр нь явсан. Пүү. Gary Payton. За тэгээд юу Стив Кер ерөөсөө удирдал эхлэхэд яг энэ ротейшн гаргасан. Одоо гарахаанда Kuminga Bajemski хоёрыг хийгээд small ball, дэндүү small шүү дээ. Тэ? Green 5 дээр гараад. За тэгээд Curry, Jimmy Butler-тай энэ 5 тэ. Гэтэ энэ тэгээд нөгөө өөрөө дараа нөгөө хөвлийн баг гурал дээр хийсэн мэт шүү дээ. Яг энэ тавуулаа эдгээр нэг ч бэлтгэл хийгээгүй гэж. Йоо. Нэг баг болж одоо тэ. Одоо 5 scrimmage хийдэг шүү дээ. А тийм үү тэр минь Тийм нөгөө хөвлийн баг гурал хэлж нэг ч одоо бэлтгэл яг ийм ростер явж байгаа. Тэгэхээр яг юу болох нь харъя гэдэг ч тийм. Багуучгаар гарааныхаа таваараа ингээд бэлтгэл шүү дээ. Нэг ч юм юу хийгээгүй. Тэгээд шууд талаар шийдсэн шийдлэл л тэ. За Aaron Gordon супер ээж 50 он авсан. 3-аас чи 11 штэж 10 нийт 21 тоглож 17-г амжилттай 6 тоглолт 6-аас бидний урд хажууд хизээж харж байгаагүй Aaron тийм. Aaron Gordon бол юу гэдэг карьерийнхаа туршид нэг тийм алтан дундаж л байлаа шүү дээ тий. Энэ бол нэг карьерийг нь бас нэг тодгож өгөх нэг тоглолт байсан багч бодож. Уул нь бол айгүй их яригдсан хэлсэнгүй тий. За тэгээд энэ тоглогч 4 үе дээр галзуурсан л да. Эхний үеийг бол маш эхний хагас бол маш муу хэлсэн шүү дээ. За энэ яа Йоо. Энд ингээд хоёр туршлагатай үнээл тэгэл тайминг шийдвэр гаргалтан тэгэл. За тэгээд овертайм дээр авчиад тэг хоцсон тий. Сайн нөө Хорфорд дээр тоглоом цаг дуусчихсан учраас хумаа хамгаалцсан шүү дээ. Тэгээ Батлерт заа гарцсан. Ер нь бол 23 секунд маш сайн хамгаалцсан аахгүй. За 37 настай Стефен Кори тэгээд нөгөө лигт хамгийн эхлээд 100 ононд хүрсэн болж байна. Сая удирдлагтай тий. За энэ дээр бол Никола Йокич үнэхээр танихгүй хүн шиг л байсан тий. 3-аас 13 шидэд хоёр ер нь их залхууч тоглосон сонин. Яагаад тэгсэн мэдэхгүй. Жохоо итгэжил тутал байгаа хэл та. 3-аас 13 шүү. Нийтдээ 17 товтлоо да. Тэгээ 13-ын 3 Энэ тоглолыг сүслээ байгаа. их л залхуул тоглосон. За яг гэхдээ бол дээр бол үгэж контент хэрэг байна. Гэхдээ тийм ээ тийм зүгээр энэ тоглолт. Энэ тоглолтын дээр зүгээр тэгээд тоглолцсон гэж ярьж байгаа бас тий. За плей-оффд бол Денвер хожиж штэ Warriors-ыг. За юу тий миний дээр шууд дараагийнх юм уу? Үгүй юм ярихгүй юм уу? Шууд ингээ дуустлаа. Үгүй тий яриа л та гоё. Тэгээ энэ дараагийнх юм уу? Энтэй хамт ярьчихдаг уу? Дараа энийг дуусах гоё ярилцъя. Ер нь ярих сэдв байвал сайхан яриад байгаа юм гэж. За Rockets Detroit тий. Ихрүүдийн 7. Detroit ихтэй бассан. Амар гоё.
Йоо. Дитэрийн тоглолтыг бас 2 тоглолтын үзчихлээ 3-аас нь бас гоё лээ. Тэг өнгөрсөн үйлрэлийг бас гоё хаасан шүү дээ. Тэгээд өнгөрсөн үйлрэлийн ер нь амжилтын дээл бодит юм байна гэж яасан шүү дээ. Энэ баг юу Өндөр болсон шүү дээ. багийн бүрэлдэхүүнсэндээ гоё болсон байна. Багийн одоо холбон тоглогчид мэдээж удахгүй бас тэгээд MVP өрсөлдөнд ороод ичих хэмжээний тоглогч байна. Тэгээд бүрэлдэхүүн гол 8 гоё бүрдсэн байгаа. Дүүрэн чинь тоглолтоос өгсөн шүү дээ. Тийм. Тэгээд яг уу одоо нөгөө Dance Show-дөр Team Hardway, Malik Beasley гэдэг өнгөрсөн үйлрэлд нөлөөтэйсэн 3 тоглогч нь байхгүй. Тэгээ Ivy нь ирээгүй байгаа гэхэд бол тий. Тэгэхээр би бол Ivy-г ирчихээр бүр л гоё болчих болов уу гэж найдаад байна. Робинсон гараа гарч ирлээ тий. Duncan Robinson бол яг үнэн гэлээ жоохон тааруулах шүү. Гэтэ бас яг Минутаа аваад байгаа ч. минутаа бол ихтэй хангалттай аваад яг бас хэрэгтэй үед бол яг шийдлүүдийг хийж илээ. Оо. Коги. Коги гоё юм да. Йоо. Яаж вэ? Жил ирэх тусам амар. Дүүрэн бас авах сайн шүү дээ. Чөлөө шилдэг бас маш сайн. Шиддэг болцсон байлээ тий. Яг тийм баг алт өнөөдөр бол шидэг хийчихвэ тий. Өнөөдөр баг нэг л алдсан байна. Бусдын бүгдийг хийж шүү дээ. Дүүрэнтэй харин яа гэрээ Төвийн тоглогчгүй баг дээр ч хаалаа шүү дээ. Энд дүүрэнтэй гэрээ сонгосонгүй тий харин. Тийм. Detroit. Хугацаанд дуусчихлаа. 100 айгүй санал хүслээд л очиж магадгүй. эсгээр болохоор Houston Rockets ингээд хоёр дахь хожигдлаа авч тий. Ажил аваагүй л явж байна тийм ээ. Хожигдлаа авах. Reed сайн тоглосон. Тийм, энэ дээр Paul Reed сайн тоглосон. Өмнөхдөр нь Stewart сайн тоглосон ч гэдэм ингээд Сэлгэний хоёр төв нь бол нэгнийхэн тоглолтыг нөхөчгөл юм шиг байлаа. Оо. Дорнод бол гэхдээ Detroit бол энэ жил бас нэлээд бас сайн өсөлтөгч байх гэвэл байх юм байна. Зэрэг бол үс бид нар хараад нэлээд харуултлаа. Бүгдээ саний юм дээр ихтэй ярих нь өөр. Denver дээр их юм байгаа, Golden State Warriors дээр, Houston дээр их юм байгаа. Rockets-ийг л ярих хэрэгтэй байл үү те. Rockets дээр үл ярил л да. Одоо энэ холбогчийн асуудал нь Холбогчийн асуудал байх шийдэхгүй бол ер нь нэг тийм нэг сайхан өндөр залууслаа байна шүү дээ. Тэгээ маш их зооны амгалт хийж байгаа ус гэсэн нь. Тийм эс. Маш өндөр баг. Тэгээд бүгд гараа авч болно гэж бодоод байгаа юм мэдгүй. Тэгээд үр дүнтэй ихнэр тоглолтын дээр үр дүнтэй болсон гэж хараагүй. Тэгвэл за нөгөө холбогчийн асуудал бид нар яриад байгаа шүү дээ. Энийг тэгвэл шийдэх одоо юу н аргалгаа нь юу байгаа вэ? Тэр талаар ярилцъя л дээ. Ер нь яг ямар юу дасчуулагч одоо юуг өөрчлөх ёстой вэ гэдэг ч юм уу. Их амар мундаг үсвч яриад. Гэхдээ солилцоо 8 хийж чадахгүй бол тэгээд байгаа тоглогчдоо яг юм холбогч сайн эзэм шүү дээ. Яг хүнийг яг ажлын яг хийхтэй ажлыг хийх хэрэгтэйгүй. Амин Томпсон бүтэн үйлрэл ингээд холбогчоор тоглол. Амин Томпсон үндсэн тоглолт нь ч байхгүй болж. Багт нэг ирчүүрч авчирдаг, хамгаалдаг тийм байхгүй. Тэгээд бөмбөг залаад, бүтэн талбай залаад нүдүүлээд мэдгүй. Чигтээ сэргээний тоглоом холбогч Амин Томпсоос 3-ын шийдэл гарч болох гэдэг юм чинь байхгүй. Яг Red Shepherd, Aaron Holiday гэдэг хоёр Уг нь тоглолт. Aaron Holiday бол гэхдээ уг нь бол ямар ч багийн сэлгээний хоёр дахь холбогч хийждэг шүү дээ. Хийж тань тий. Тэгээд харин Бүр сэлгэнээс ч минут авахгүй Өгөхгүй байгаа. байна. Одоо тэгээд хийх хэрэгтэй болов уу? Өгөхөд бас хэцүү болчиход байна те. Яг үндсэн ашиглаж байгаа 7 тоглогчтой багтахгүй те. Сэлгэнээс таарсан хийсэн заавал 25-аас дээш минут бас тоглоод байгаа. зүгээр би бодож байгаа юм за яг Дурант ирснээр мэдээж хувийн ур чадвараараа оноо авах. Тэгээ тоглолтын төгсгөл хийх тоглогчоор энэ асуудлыг шийдэж байгаа. За тэгээд Reed Shepherd гэх тоглогч тэр бол энэ ихэнх хүмүүс л маш их шүүмжлэлтэй хандж хитрхи жижигхэн байна, хамгаалт нь муу байна ч гэдэг юм уу те. Гэтэ одоо яг Houston Rockets байгаа нөхцөлд бол Shepherd холбогчтой тоглохоос аргагүй болчихдог. Яг л бас хүссэн миний бодлоор хүссэн тоглогч болгон хотон тоглолцыг хийж чадахгүй байх гэж би боддог. Зүгээр за Amen Thompson чи ингээ холбогчууг ингээ бөмбөг залуулаад орж ирэх нэг өөр. Тэг ингээ ороод найруулах нэг өөр байгаа. Тэгээд Amen Thompson ч юм болохоор ерөнхийдөө бол довтлооны ур чадвар NBA-д орж ирэхдээ маш муу байсан ганц сул тал нь гэж яригдчихсэн юм. Тэгсэн чинь тим тоглогчийг хотон тоглогч дээр тавьчихад байгаа. Би энийг өмнөдөр ойлгохгүй. За тэгэхээр ямар ч сан юу бол гэхдээ бас нэг дараагийн нүүдлүүдэд бол хийх л байх тасчуулагч гэж бодож байна. Ер нь өөр Houston дээр нэг юмуд юу вэ? Тэгэл харъя да тий Өчигдөр өөрчлөлт. харъя тий. Одоо бол дөнгөж өдөр эхлээд багууд 2-3 Би бол Durant-ийг
буцаа 3 номер дээр нь тоглуулаасаа гэж бодод шүү дээ. Юу 2 номер вэ те. Ойр Оксэгснээс хойш 3 номер дээр тоглож үзээгүй гэсэн чинь бүр сүлдээ бүр 2 Хоёрлоо оруулсан аа. тоглуулад 3 дээр Jabbar Smith-тэй тоглуулад байгаа байхгүй. Тэгээд 4 дээр Шингүүн, 5 дээр Adams гэд. Тэрний орн нэрэл Reed Shepard юм уу Holiday хоёрын нэгийг гарганд нь гаргаад Amen Thompson 2 дээр нь тоглоод одоо нь Осор Томпсныг Детройт ашиглаж байгаа шиг л ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэгж чинь энэ нөгөө хамгаалтын нөлөө хогонд явдаг тоглолт нь гарна шүү дээ. Тэгээд Дүрантыг 3 дээр нь ашиглаад мэдхгүй Шингүүнийг 5 дээр юм уу Адамсыг энэ хоёрыг бол яаж ч болно. Эсвэл Jabbar Smith-тэй гараад Шингүүнтэй гаргадаг ч юм уу Адамс сэлгэнээс ашигладаг ч юм. Эсвэл нодлон бол Jabbar Smith Taris хоёр яг сэлгэнээс орж ирээд багт ирж хүчвчдэг сэлгээний гол хоёр нь байсан. Тэрүүгээр нь ч ашиглаж болно шүү дээ. Ер нь бол бүрэлдэхүүний хувьд аюу зузаан байгаа шүү дээ. Ер нь бол яаж ашиглаж болох. Яг зөв өрөөлөл амирдаг бүр Овоорцсон харин. Яг хүнтэй болчихсон. өдрөл эхэлж байгаа болохоор сайн туршилтууд ч юм уу мэдээж Amen Thompson ч гэсэндээ бас нэг юм туршлах ч юм уу те ийм хүзүүлэлт өгөхгүй л тоглуулж байгаа болол гэж бодож байна. Гэхдээ зөв тоглолтыг харахаар нөгөө айгүй сайн байх ёстой гэсэн тийм хүлээлтэнд бол одоо суулгахгүй л. Түрүү ярьсан шүү дээ. Бид нар угаасаа Durant-ийг ирээд нөгөө өнгөрсөн үлрэлийн плей-офф ганц дутагдаадсан зүйлээ олцсон гэж ярьжсэн. Гэхдээ одоо зөвөр холбогчийн асуудлыг яагаад яриад байна вэ гэхээр тоглолтын төгсгөл за тоглолтын шийдэх уур чадвар нэршлээ. Тэр төгсгөл дээр тэнцэн байх оноо хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? тоглолтыг авчих Авчрах хэрэгтэй баг. Тэгвэл бол авчирч чадахгүй байгаа. Тэгээд өнгөрсөн жил Phoenix байсан тэр одоо холбогчгүй асуудал ч юм байж шүү. Тэгэхээр Durant яг хийдгээ хийж гин field goal өндөртэй байна. Авдаг оноогоо авч лаа. Ерөнхийдөө яг л бид нэг NBA тогоос ярьдаг байсан. Тэгээд бид яг ярьсан бүх юм яг л биелж ш. Нөгөө холбогч байхгүй холбогч муутай багууд нь яг л ингээд ихний 3 тоглолтгүй шууд харагдаж ш. Далласыг дээр харж болж байна, Хьюстонг харж болж байна те. Энэ тэгээд яг нөгөө бодит яг одоо том асуудал байна ш те. Тэгэхээр байрлал гэдэг чинь өөрөө ямар утга учиртай ингэдэг нь харагдаж. Холбогч ямар чухал үүрэгтэй гэдгийг бид нар шууд харж болж ш те. Тий. За бүгдээ хоёр бүсийнхаа юу хүслэгтийг харъя. Standings бүгдээ харчих тгөө. Одоо шууд за Сан Антони 3 ажилтаа, Окси 2 3 ажилтаа явж байгаа. Энэ хоёр бол ингээ яваад тогс боломжтой. За тэгээд Phoenix Suns гээд багт тэг Booker бас холбогчийг яваад тий. За хөөсрөл ярих юм уу? юу нэ Хөөсрөл ярих юм чи хөөсрөл ярихаар л буралдсан шүү дээ. Зөвхөд идэм шүү. Болж битгүй хөөсрөлийг дөнгөж 3 тоглолт тоглох хөөсрөл яриад хэвдээ. Яг л 20 тоглолт тоглосон л хөөсрөл ярьж. За тэгвэл Pelicans яах юм дээшлэх юм уу? Pelicans дээшлээ шүү дээ. Дээшлэх үү? Дээшлэх. За Houston батараа дээшлнэ үү? Дээш. Ямар баг юм? За Phoenix Sacramento Kings хоёр чөлөө тундалдах уу? Тийм яг тэгж бодож байна бас. За Utah ч гэсэн Utah ч унах байлгүй тийч. Угаасаа унах нь зорилго нь өстэй. За одоо нөгөө талд нэг дорнодын юу гарах юм бол бүр аимшигтай юм харна да бид нар тийм. Chicago Bulls-ийг нэг тавих гэдэг нь. Одоо энэ чинь ингээд манай зэрлэг өрөнд өстэй саяных ч. тийм зэрэг өрнө тийм. Тэнгуут ч сая San Antonio Spurs ихний 4 байж болохоор баг байгаа харахад. Улирлт бол тий. Яг энэ залуучуудаа. За ийм юм харж идэг бас тий гоё. Hornets спорт юм. Hornets 3-т, Philly 2-т, Chicago-гоо нэгт гээд эн чинь уул нь 3 удаа чөлөө дундалтаар хийн мөрөд удирдлыг хэлээр ярьчихаар баг хуран баг явж шээ. Айл 3 нь. Тэр яг ер нь ер нь Майамиг ч ярьжсэн байл бид нар энэ жил маш муу байна гэж ярьжсэн. Ер нь ихний дөрвөн багууд ер нь айгүй гоё дөрвөн баг явж шүү нэг дөө. Яг бай тэр Шарлот Чикаго хоёр төрхөндөө буух байл. Бас Филиг үлдээгээд. Яг одоо энд эдрээ байсан бол манай баг энэ жилийн аврах гэж ярьж бодох шүү. Өдрөх чинь Facebook дээр гоё юм хэлсэн шүү дээ. Удирлыг 2 тэгээр сайхан ихлүүлж байна гэдэг. За тэгээд Орландо дэвшилчих бах. Орландо гэхдээ бас жоохон хугацаа хэрэгтэй байх шиг байна тий. жоохон сонирм байлээ. Яг л нөгөө нэг асуудал нь байсаар оноо авах асуудал байсаар тэгээд хийсэн ч гэсэн Хിവэрэл нь тий. Гэхдээ бас удирлыг бас энэ багууд бас бидний нөгөө Орландо бас бид нар яг нөгөө Jalen Sachs яг бас ярьж ирсэн холбогч мөн үү тий. Ер нь бол бас хамгаалах чиглэл илүү 2 номерын SG-ийн тоглогч уу гэдгийг бас хараагүй байгаа шүү дээ. Орландо дээр бас холбогч ярина. Одоо жишээ нь Андрей Кириленко, Никола Батум, Жо Инглс гэдэг юм уу найруулах сайт айгүй өндөртэй тоглогчид үе үед байдаг шүү дээ. Гэхдээ эзээч яг шууд манаагийн холбогчоор гаргах гэж тоглуулж байгаа үстэй. Багийн 2 дахь плеймейкер талбай дээр жижиг тоглогчийн байрал дээр ашигладаг үстэй. Тэгмээд Amen Thompson, Sachs Max-ыг болохоор шууд хүчээр нэг рүү оруулаад холбогч болох гээд байгаа юм болов уу гэж бас ажиглагдаад байгаа. бид нар бол нөгөө шууд харахад бол Cleveland бол шууд энэ үлээ шууд ингээд хамгийн нөгөө бэлэн байгаа үлрэлт бэлэн байгаа Cleveland гэж ярьж ирсэн. Cleveland цугаад явж байна. Тэгээ одоо Garland 11 сарын ихээр ирчих юм байлээ. Бүсийг тэргүүлж дуусгасан өнгөрсөн жилийн финалд оролцсон Индиана одоо ч нөө хожил аваагүй байна те. Тэгээ бас шал өөр болж шүү юм дээс эхэлж шүү. Celtics Celtics хожил аваагүй байна гэл
дорнод юм бол маш хачирхалтай сонирхолтой хэлж байна юм. Гоё хэлж. Гоё. Чиний хувьд гоё шүү дээ. Үгүй ээ, ер нь ингэж эхлүүл гоё үз. Гоё. Эхнээсээ л ойлгомжтой багууд нь тасраа явчихвал Монгол Монгол бааш тий. Нөгөө талд бол бас тэгсэн чинь юм өөр юм шүү. эхнээсээ хож хогод дээр явж байна. За муурах гэдэг. Юу вэ? Бүгдээ энэ 7 хоногт PSN-ээр Premier Sport Network-оор гарах тоглолтууд арай. Энэ гой тоглолт ямар тоглолт бүгд харцгаа тэгэхгүй. Арай л их тоглолт байна. Эдгээр чинь бүгд нь амжихгүй шүү. Энэ maaхан үзэгч маань анзаарч байвал бас цогц цөөрсөн байгаа тийм. Маргааш Денвер Миннесота. Нөгөө нэг Америкийн телевизүүдийн гэрээн тусдаа салаалсантай холбоотойгоор ямар ч гэсэн эхний 1 сарын хугацаанд 11 сарыг дуустал Бямб болон Баасан гараг тоглолтгүй шүү. Денвер Спорт телевизээр. Гэхдээ 12 сарын 1-ээс эхлээд ерөнхийдөө аль нэг өдөр тоглолтоо аваад Явчих юм тий. их хэсгээд эхэлнэ гэдэг. Тэрийг бас зүгээр ойлгоорой. Гэхдээ энэ бол бас хангалттай тоглолт шүү. Энэ бол хангалттай л. Телевизийн гэрээ бол яг нарийн задлаад харах юм бол тэр саяны сүүлийн гэрээчтэй бүр үнээр утгагүй юм билээ шүү дээ. Эндээс одоо шинэ Clips Warriors-ийн тоглолтыг бол би бол маш хүлээж яагаад гэвэл Clips-ийг ерөөсөй хождгүй шүү дээ. Өнгөрсөн үйлрэл бол бүр нэг ч өчөөгүй. Тэгэхээр бас энэ үйлрэл Clips-тэй тоглох юм байна. Настугуудын тулаа нөө. Настугуудын яг тийш 1-2 тавьж байгаа настугуудын тулаа нэг харъя л дээ тий. Тэг яа. За тэгээд тав хүн Premier Sport Network-тэй хамт байгаарай. Тэгээ харин Миннесота Денвер амар хүлээлттэй байсан чинь манай айнц тоглохгүй болчих уу яач вэ те. Өнөөдөр Хамстын болоор гарчлаа Тийм болж. Гэтэ мэдээлэл гараагүй гоё. яг хав тийм яг нарийн амын мэдээлэл. Ганц нэг тоглолт өмчих واخ уу Хамстрын юм чинь те. За бүгдээрээ нөгөө булангаа явуулъя. Тэгээд Ямар булан бэ? та нар надаас ухаантай биш юм байлаа гэдэг булангаа эхлүүлье. Баажигаас ухаантай юм гэдэг. Тэгэхэд таадаас нэг асуулт асуучих. Би асуултууд асуучих таадаас. За тэгээд Өөрийн асуулт эхэлчихэ тий. Та хүн болгонд нэг асуулт бэлдсэн. Ягаад би ихний асуусан гэхээр саяны 7 хоног тусан NBA-тэй холбоотой. Нөгөө бид нар ESPN-ээр анх удаага сүүлийн хэдэн жил гэрээгээ шинжилээд нөгөө бидний TNT-ийн дөрөв гэж ярьдаг. Inside NBA-ийн дөрөв ESPN-ээр харлаа шүү дээ. Тэгээ энэ жилийн гэрээ нь болохоор яасан гэхээр эдгээр чинь зөвхөн онцлох үйл явдлууд дээр л гарна гэсэн гэрээтэй юм ба шүү дээ. Нэг ч удирдлын эхлэл буюу 1-р 3-р өдрийн одоо за тэгээд Christmas-ийн тоглолт. За тэгээд нөгөө финал дээр бүтэн байх юм биш спешиал болж байгаа юм уу тий? тийм спешиал ерөөсө тим гэрэл хийсэн юм. All-Star дээр нийтдээ 10 байсан баха. Нийтдээ 10 удаагийн хийсэн билээ. Ихний гэрээ. Тэгвэл одоо сая нээлттэй өдөр бидээс харлаа штэ. Яг зөвхөн 1-р 3-р өдрийг ороод одоо ахаа байхгүй байж байгаад Christmas-оор орж ирээд тийм ээ. тэгээд явж байгаа нэг All-Star-аар орж ирээд тэгээд нөгөө финал хийж явах. Финалд бүтэн байх юм бэл. Тэгээд ийм гэрээсэн. Тэгэхээр энэ дөрөв бас харах гоё юусэн. Тэгээд хүмүүс маш хүндсэн байсан. Тийм болохоор нөгөө талаас юу байлаа шүү дээ. Blake Griffin, Dirk Nowitzki, Haslam тэгээ нэг юм байлаа. Бас Би баг айгүй. юм. Тэгээд арай өөр телевизийнх нь ашиг. тэгэхээр яг энэ дөрөвтэй холбоотой асуултыг та дөрөвс асууж шийдсэн. яа асуулт орж ирэх юм байна. Гэгөө тийм хэцүү биш. Маш гоё шүү дээ. Гэгөө хөгжөлтэй хамгийн За үзье. ингээс за тэгэхээр тэрнээс эхлэх үү? Энээс эхэлж юм. Манайха за хамаа юугаа гаргах чи? Асуултаа хараад та таньчихна тест. Асуулт хараад таньчих واخа. Энэ угаасаа хүнд Тус тустай юм уу те? хүнд нөрсөн За энэ шаг шинийх байлаа. За байж байгаа юу шүү. Оо тэр байж байгаа. Байж байгаа. Тэгчихсэн. Оо энд хинээс сугнаас хинээс сугна. Өө хүн амьд хэлэхгүй шүү манайхаа ёо. За тайван байж л л байж л. Би ч яг энд хин зөрүүлсэн хийхгүй маа. хин зөрүүлснээ мартчихж байгаа Яг шүү. өөрөө хийхгүй болохоор ингэнэ. Өөрөөсөө. Өнөр хийлгүүлээд тэгэхээр уусаа ингэж юм аа. За тэрэд юм шүү. За. За. Эдэн жил Шигдэ тоглосон. нийт энэ бид хэдэн жил тоглосон бэ? 17 тоглосон хөө хөрхи мэлтч гэмтэй дараараа гэдэг. За зүгээр л дарчих. 19. 19 шүү дээ. Хөрхи. 19 биш хөрхи. За тий 19 л л. Гэтэ баг 17 Клиффорд Боссондоо осныг тооцох. Сүүлийнх нь нэрэхгүй. Сүүлийн хэд нэрэхгүй те. За тэгээ Шакил мэдээж хэрэг 92 оны драфтын номер 1 те. Тэгээд ямар агуу тоглогч үлээ те. Энэ тоглогч. Тэгэхээр энэ дөрөвтэй холбоотой юм нэг асуулт. Энэ дөрөв бас хүнддэг гэсэн үг шүү дээ те. Тийм. За хоёр дахь асуулт. Тэр дөрөв үзээсэй. Энэ баг үзэж байгаа хөө. Бааж юу болж байгааг харцлаа. Дараагийн асуултыг. Дараагийн асуулт над миний Гэхдээ асуулт. харъя. За Энэ ч тулгаад шүү тий. Ямар Inside энэ бид хамгийн анх хэдэн онд хамгийн анх орсон үнэ шүү Энэ дээ. тийм шүү дээ. Serious тий. Тэгэхээр хэдэн онд вэ гэдэг юм л та. За тэр логикоор нь хөөж үзээд бодъё те. Энэ дөрөөсөө хамгийн одоо анх нь байгаа шүү дээ. 91 92 93 шиг яаж итэл яг нэг зайтай те. Энэ гүн цаавар шүү дээ. Ялгаа юу вэ? За 93 93.
За зүгээр үлдээгээр буруутсан л та сайн буруутаа. 90 хамгийн юу Барри нэлээ. Джонсон тий хамгийн анх Инсайденбергийн филгийг 90 оноос үсэлсэн. Энэ дөрөв. Би 90 онд чинь төрөөгүй юм чи хаяаж мэдэх дээ ер нь бол. Гэтэ Инсайд 93 онд ч төрөөгүй байлаа шүү бид дээ. хамгийн өчтөр. Тийм шүү дээ. Оо тийч. За дараагийн асуулт. Анараас биш үү за. Чиний жинхэнэ дуртай. Энийг чи бол хариулж болохгүй. Charles Barkley 84 оны драфтыг хэд их сонголт вэ? 4-5-6 лаа. За эхнээс нь жин хэлж болно шүү. За Хаким, Сэм Боуи, Майкл Хавх Джордан. сонголтоо. Энэ хөрх хөвгтэй энэ. Энэ ч хөрх хөвгтэй шүү. За тэгээ мэдээж хэрэг. Энэ бол бүх цаг үеийн шилдэг 75 сонгод манай гэхдээ Charles Barkley гэж боддог. Баажийнхын үеийнхнийг агуулсаа мэддэг хөөх. Тэгээ 84 Дээр үе юм аягүй. 84 оны драфтын тав тий. Бүх цаг үеийн шилдэг 75 дурсан тоглогч тийм үү? За тэгээ Баясадэр мэдээж хэрэг Kenny Smith холбоотой байгаа тий. Тийм хөө. Таарлаа. За Kenny Smith 1987 оны драфтыг хэд их сонголт вэ? Өч таа шүү дээ. 4 5 6 7 гэж байхгүй шүү дээ. 7-ыг сонгож байгаа. За 6 гэж сонгоч. Оо, nice. За баяр үргээ баясаа. Зүг юм уу? Зүг шүү дээ. 87 оны нэгдүгээр төрлийн цуглаалт сонголоо. Шилэгчхэд бас айгүй өндөр сонгогдсон шүү дээ. Гэхдээ NBA хоёрыг аврах бас тийм ээ. Тийм шүү. Хьюстон тий. Тий, Хьюстон. Тэгэхээр энэ тоглогч бас Гарааны тоглож байсан бас. тий бас тэгэхээр бас мундаг. За би одоо яа чи нөгөө багууд хоорондоо хоёр асуулт бэлдсэн байгаа. Танаас нь. Үгүй надаас би ямар ч надаас энэ бүгд би ямар ч хамааргүй энэ бүгд чинь. Сая би өөрөөхдөө хамаарлалтаа явуулчлаа. Та нар өөрсдөө очиж явуулчих. Манай багийнхаас эхлэе явчих. За тэнийгээс эхлэе тхөө. Нөгөө хоёроос сууж байгаа асуулт эхлэе. Манай Тэгээд ч айгүй бас гоё мэдээлэл Маа өгөх. айгүй хөөрхөн хүнкээс. За. За, Kobe Bryant Black Mamba хачаа ханаа санаа авч өөртөө өгсөн бэ. За хариултууд юм хэлээрэй. За, аад нь болохоор өөрийн дуртай sneaker-ийн нэрнээс. За. За, бид нь болохоор Canon-оос. За, seed нь болохоор амьдралынхаа туршлагаас. Deed нь болохоор багийнх нь өгсөн хоч. BC хоёр хэлээ. Кино л хэлээ тий одоо. Яг цэвэр Black Mamba-гаас авсан. Амьдралын дуршлага юм шүү. Кино гэж байна. Шүү. Black Mamba гэж юм кино. Гэхдээ яг нөгөө кинон дээр гардаг Black Mamba юу нөгөө могоо зогооноос авсан байх боломжгүй юу? Баримтат кино ч юм уу. Мэдхгүй шүү дээ. Амьдралын дуршлага байна. Боломжгүй гэнэ. Амьдралын дуршлага. Ярилцсан шүү дээ бид хоёр хоорондоо. Тийм шүү. Болно шүү. Болж за. Kill Bill кино юм. Кино байсан байж шүү дээ. За, Kill Bill кинод гардаг Black Mamba маа. Амьдралын кино үзсэн амьдралын дуршлага. Дараа дэгж шүү. Кинод Бараг тэмдэгдэх гэсэн. Тийм ээ. За, дараагийнх нь асуулт. Кинтэд үтэлсэн. Зүг юм биш. Яомын NBA-д ирэхээс өмнө ямар амтныг гэрийн тижээр амтнаар тижээдэг гэсэн бэ? Оо өстой. За, муур, Яомын за. муур, гахаа, загас, илжиг гинэ. Хятад тарьд илж юм шүү дээ. Харин тийм бүр гажиг гэл юм болж таа. Такс махс гэдэг. Муур бол биш үү хаа. Загс бол биш байна. Муур батараа биш. Муур бол батараа биш шүү дээ. Мэдгүй. Тэгээ гажинд байж та магадгүй. Харин тийм Илжиг гэдэг аа. Илжиг дээр гэж магадгүй. Ер нь. За илжиг. За, зөв хариулт нь гахаа юм болов. Загс ойнаа. гахаа байсан байна. Хятад мэдээж идэх гахаагаад шүү дээ. Яомын багада баба гэдэг гахаа тижээдэг байсан байна. Чин бүр хайртай амтны нэсэн байна. Эзэх биш. Баба гэдэг. За. Баба гэдэг. Тэр чин баажи. Би чин баажи. Яваар ойлгож байна уу? Гахаа бол гахаа. Тэр чин BH. Тэр чин баажи. Ойлгоо. Хоёр ч ойрцоо настай гэж. Юу ямар гитэр чицүү юм бэлээ. За. Киноноос гээд ер нь бол баг зүг таацсан тий. Ямар тийм бүгш. Та хоёрын ярилцгууч хариултаа өгснгийг давдаг болохоос хоорондоо яриуд дөрүлг нь энэ ч аль нь ч болж болно гэдэг аль нь ч авч болно. За танаа асуудаг асуусан. За тийм. Эдний асуудаг асуусан. За. Гэтэ ч гоё мэдээлүүд өгөөд байж бид. Лиг төрүүлж байгаагүй хідэн баг байдаг вэ? Тэр цэгийн сон. 10-11-12 гинэ. За анаас ч одоо буудна да. Бууд шүү дээ. Мэдх юм шиг юмар тийм ээ. Хамгийн одоо тэгээд олон Олон баг л байгаа. авцсан юм чинь харин Олон баг авцсан гэж юу? 10 гэж юу? Олон баг авсан юм уу? аваагүй гэж байна. Тэгвэл 12 шүү дээ. За 12. 10 биш. Тийм биш. Ихдэг чинь зүг байсан. Тийм. Олон баг авцсан юм Олон баг авцсан юм байна те. Ер нь бодсон чинь одоо 30-аас Milwaukee, OKC Одоо 20 авчаад байгаа юм шүү дээ.
10 баг үлдчихэв шүү дээ. Тийм 10 баг л ямар ч авраа. За тэгвэл энэ 10 багаас хамгийн өндөр магадлал хамгийн ойроо авах. За энийг ихтэй бай за гэж бүгд ярьж. Тэгээд ойлгомжтой шүү дээ. Одоо Clippers л үзэх гэдэг шүү дээ. Тиймэрхүү сууж юу болох вэ? Indiana Pacers тэгээ төгсөн байж шүү дээ. Эндээс хараг юулдэл Indiana Pacers л шүү дээ. Хамгийн ойрхон очсон нь. Тийм гэхдээ финал төрсөн байна тий. Гэхдээ одоо яг хамгийн ойрхон байгаагаа энэ жилээс гэж ярил. Phoenix Clippers үү? За тийм Энэ жил үү? энэ жил Энэ байхгүй шүү. Энэ жилээс хамгийн ойрхон гэвэл Clippers үү баг. Ер нь ойрхон нь гэвэл Энэ жил шүү. Аль нь төрүүлж авах вэ гэдэг асуулт сууж баг шалаад хооронд зохоо. за тэгвэл би Миннесота гэж хэлэх хаа. Яг Эдвардсыг байгаа дээрс юу ч болох юм лээ. тийм шүү. Бас болж шүү. Тэгэж л авахгүй бол одоо ирээдүг л харахгүй бол Тийм шүү. хөгжүүлээ Сая магтаж өстө зүг харлаа шүү. Ямар онол ламелог харлаа нь шүү. ямар хэнийг харлаа шүү. За дараагийн асуулт. За Ахту Томсон энэ төрөөр төрсөн бэ? за энэ Яг өнөөдөр сэдвтэй амар асуулт тийм зүгээр сэдвтэй энэ чинь юм байна. Энэ чинь айкуны асуулт баг юм болчлоо. За Үгүй. зүгээр Та хариулах юм уу бид Энэ хай. IQ-ны асаар Асаар нах үстэй. Тий. Осаа хин төрүүлж төрсөн бэ шүү. Ах トゥ намаагүй шүү тийм. Төрүүлж төрсөн. төрсөн гэж шүү. Би бол ах トゥ гийн хэлдэггүй өөр төрсөн яриад. дүүнэд болдог байхгүй. Тэгээ асар нь төрүүлж төрсөн юм бэл. тий сүүл төрсөн. Сорон төрүүлж төрсөн юм уу? А тэгвэл амин чи хоёрхан тэм нэр 1 минутын өмнө төрсөн юм байна. энэ нэр чи Аа минут авах юм уу? 1 минут төрүүлж. Колоё спрайт өгөх Хэвчлийн дараа солилцсон бил нааш мэдээ. үгүй саяхтай 10 асуулт байгаагүй шүү. Колоё спрайт өгөх Тэгээд айкон юу юм? Айкон би нөгөө хоёр дээр нь л бодож ирсэн дөрөв нөгөө сүүлдээс нах нь болдог гэдэг. тэгээд гарсан ах нь. Тий. Тэгж хэлдэг юм байлээ. Тэгж Харин янз бүрээр яриад байсан. сүүлд гарсан нах нь. Үгүй яаж ч утсан би бол Амин дааж гардаг гэж ярьдаг юм гэж шиг. бодно. Амин тааж гаа. Амин дааж гардаг гэх тэгвэл тэгж ярьдаг. юм уу? Тим спиричуал Би дааж мааж гардаг. Тэг спиричуал Монгол юу ярьж Би зүгээр хин төрүүлж төрсөн За байж зөв байгаа. буурлага үгийг сонсцоо шүү. За. За. Амин юм биш үү манай. Амин 1 минутын өмнө төрсөн Нэг минут юм төрсөн юм байна. Тий. Тэгсэн чинь манай тэндээс бүтэн фейлдэж бүгд юм. Хоёр юм дээр хүртэл нэг нь Сон байд ингээд. чамд үнэхээр ёнд хаалгаа. За яварсан. Тэгээд энэ булмаа бол бас хүмүүс хоёр. Түрүүн би танаас нэг юм асуучих. Түрүүн бид нар яриасан. юу? Нөгөө VJ.com гэж тоглож байсан шүү дээ. За миний дөө. Коллеж нь ямар коллеж гэж За бид нар ярьсан зүгээр тухайдоо. Өөр би танаас өөрсдөө асуусан. Ямар бол бид ч мэдээд өгөх гээд байгаа хүмүүс хоёр. коллеж Сагсан мөнгө боловсрол олох гээд байна ойлгож байна. Бааж Тэгээд таад чинь одоо сая тентгийн дөрвийн талаас гоё ядаж бас гоё мэдээлэл авах л та. Үзээд байдаг ямар хүмүүс гэдгийг зарим мэдэхгүй байхад байгаа. ингэж ядах уу? Би тийдэж штэ. Танаас яг төгсгөлт нэг л асуулт асууж. Яг энд ярьсан юм аа. Сая асуучлаа. Сая асуучлаа. Энэ дөрвөөсөө Яг энд ярьсан юм аа л эргээл танаас асууж. энэ бол миний болон би мэдчихэ заа. За баярлалаа. За тэгээд элбэ тогтоо хамтгаараа залуусаа тэгээд дараагийн 7 хоногт яг энэ цагтаа бүгд эргээ уулзсаа. Тэгээд бидэд нөгөө ярих юм улам их болно. Тэгээд нөгөө бас тав хүн бас юугаараа нөгөө доор ингээд юу бичдэг штэ. Коммент бичдэг. Тэгвэл нөгөө яг ямар багууд дээр бас илүү яриул юмраар бид нар магадгүй бас хитгэн багаас тойроод өгч магадгүй шүү дээ тийм ээ. Тэгмээргүй байдаг бүгдийг ярих хэрэгтэй. Тэрэн дээр цэцэл. Баацыг баг яриад нөгөө дөрөв их яриараа гэсэн. Тийм үү. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд тэргээ бичээрэй манайхаа. Sounds so funny when I could keep it 1,000 now. You don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. 'Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. I feel like 3,000 energies is down on low, 'cause you know that we bout it in your dreams. It's like one real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it.